гоё ярина. Тэгээ та бүхэн яг нэг сэдвт одоо суралт юм одоо мэдээлэл авах зорилготойгоор сонсож байгаа бол бас битгий цагаа өрөөрэй. Тий яг үндэ танин мэдгүй юм ярихгүй. Танин мэдгүй юм ярихгүй зүгээр танин мэдэхгүй юм ярих. Яг үнэ таны яг тийм шүү дээ. Минь ямар гоёлж таны мэдгүй юмыг яри. Таны мэдгүй биш. Самбацано Underdog сонсогчдоо we are in the house babies. За тэгээд сонсогчдоо цоошин подкастын мэндийг хүргэе. Тэгээд энэ дугаар маань одоо яг 7 хоногийн дараа дахин одоо 2 дахь дугаар маань цагаа барин хурж байна та бүхэндээ. Баяр хүргэе. За тэгээд манай энэ дугаарыг Nara Construction компани ивент итгэсээр байгаа. Тэгээд Америк дахь барилгын дотоод заслын үйл ажиллагааг та бүхэн авахыг хүсвэл манай подкасттай холбоорж Nara Construction-тай холбогдох боломжтой шүү дээ. Yep. За Nara Construction ерөнхий ивэнтчтэй баярлалаа. За тэгээд 7 хоног өнгөрсөн байна. Тэгээд хамгийн сүүлийн дугаар маань бол бас нэг сонирхолтой бас нэлээд сонсогчтой маань нөгөө сэтгэл ирсэн дугаар болсон тийм сүүл тийм байсан тийм YouTube дээр тийм бага байсан. Бага байсан шүү дээ тийм. Чи тэр сэтгэлдлүүдийг уншсанаас гой сэтгэлдлүүд ирсэн тийм. Хөөх. Гой сэтгэлдлүүд битсэн байлээ. Тийм. Хоёулаа сүүлд бас дугаар дээр сэтгэлдлүүдээ уншсан шүү дээ тийм. Хүмүүсийн яг ийм сэтгэл байсан. Тийм. Ер нь бас нэг үе уншаад бас зүгээр л мэлээ тийм. Тийм яг үнэ. Тийм. Гэтэ байн унших нь бас хайшин тийм. Тэгээ байн уншаад авах сэтгэлдэлч бас алгалаа л та. Муухай тийм. Сардаа нэг удаа ч юм уу тийм. Тийм. За тэгээд ямар ч байсан нэнэ бараа хоёр нь 2 дугаарын өмнө лүү аль дугаар дээр үлээ нөгөө подкаст хийгээд ямарс 1 жил одоо хийхээр яриад төлөвлөсөн яг 1 жил болсон байна гэж ярьжсэн. Одоо бол маргаангүй 1 жил болсон баха тий. Ер нь бол тий. Гэтэ хоёул яг өдөр сараа яг тэмдэглэегүй гэдэг тий. Ямар ч тийм баярын мастер зарим октод нөгөө подкаст хийдэг октод чи яа гэдэг тий. Подкаст 1 жилийн сонсогчтойгоо яалаа маалаа гэж байна тий. Хамгийн анхны дугаар бол яг Apple дээр бол 8 сарын 23-нд орж ирсэн. Юу хаа байсан. Хоёул ер нь 8 сарын 23-наа ер нь ярьчих уу. Яг 1 жилгээ тооцоо. За тэгээд тэмдэглээ явж идэх үү. Тэгээ. Ер нь хэдэн жил подкаст хийх бол хоёлаа. Стомтго би гэхдээ яг ингэж боддоо шүү дээ. Жохон ер нь хийж чадхаар байвал ер нь хийгээл хэл гэж боддоо. Тийм шүү дээ. Тэгээ энэ ингээд нэг тийм хүний одоо нэг тийм мастер дигри ч юм уу те одоо нэг дуустдаг юм биш шүү дээ. Эсвэл хамгаалал ч юм уу энэ нэгдүгээр байранд ордог ч юм уу те яа ингээд нэг тийг цом гартуулаад Оскар авдаг юм биш шүү дээ те хөшгөө хагаад дуустдаг те яг тийм биш яг зүгээр ямар ч тохиолдолд те интернет ийм сүлжээ байж л байвал энийг ингээд хийгээд яваад байж болохоор тэгээ дээрэс нь хоёулынх нь танин мэдхэн подкаст учраас энэ орчлон дээр танин мэдэх юм бүр асар их те юм хөгжиж чинь ярих одоо сэдв бол нарийн ширийн сэтгүүд бол асар их байгаа хөөх тийм. Тэгэхээр манай подкаст бол нөгөө зарим подкаст бол зочин оруулдаг тийм. Зочин бол дуусч болж ш тийм. Яг уу дуусхан ч бас сайн шин. Гэтэл ер нь бол бас хязгаарлагдмал ш тийм. Яг тийм хүмүүсийн одоо сонсохыг хүсэж байгаа зочид бол ингээл ерөнхийдөө бол бас ялангуяа Монголд тийм. Молом гэнэ. Юу молом ороод ирээ. Өнгөсөн дугаар өргөжилж байна. Молом дээр үе нөгөө цагаан толгой дээр нэг юм сон осро татав матав гэдэг нэг юм. Сандаа яг нэг тийм өгүүлбэр амьдрал дээр эзэж яг нэг ашиглагддгүй өгүүлбэрүүд бид нар цээжилдэг байсан те. Молом яамааг молом осор молом 2 осро татавж гэж байгаа шиг те. Өрхийн осор татавч лөө. Яг нэг тийм өгүүлбэр бүр амар санаа тэгээд би хүүхдээ нэгдүгээр ангид байхад уншичаад нэгдүгээр ангид тест бид нар тийм цагаан толгойг уншдаг. Би чи ямар сонин өгүүлбэр. Осор сосор 2 ч илүү нэг тийм ингээд яг нэг тийм дугуй үеийн нэг тийм эс үсгийн л одоо яг яаж юм шиг юм те. Зааж ирсэн юм шиг те. Өгүүлбэртэй бодлогон дээр тэгтээ сэн сэнүүд идэх те. 20 хэдэн тарус хин 20 хэдэн тарус нөгөөт нь 30 хэдэн юу алим авч явж нийлээд хэдэн жимс авсан мэтрээ те. Хин одоо 20 хэдэн тарус аваад дэлгүүрээс
Осроод өрхийн осроо татвчлаа. Яг тэр гоё өгүүлбэр байт юм аа гэхдээ. Яг тийм бүд яг оогоор айгүйх эс А2 орсон. Хизээч мартахааргүй. Чи нэр нэгдүгээр ангид хаана Монголд байсан бэ? Тийм би чи нэгдүгээр ангида Сантад орж исэн юм яа. Тийм үү. Чи ямар үсэг болчихсон бэ? Тэрийг асуух. Яа үсэг болчихсон. Юу гэж хэлсэн үү? Яа үсэг. Тэрийг одоо санахгүй би амар сандах. Би энэ үсэг хэлсэн байдаг хөөе. Би энэ энэ үсэг. Тэгээ би нар гэж ордог энэ үсэг би байна гэж хэлчихэд буцаж орсон байдгийг. Тийм. Би орчихсон яа үсэг болоод тэгээд юу яа. Хүчиж төгсгөлийн үсэг болж тийм хамгийн намхан нэс юм байна да. Уг нь үгүй шүү дээ. Яахад яавал зэр дээ. Нэрээ одоо гайхаж. Би ингэж бодчихсон байхгүй 10 жилдээ нэгдүгээр ангид шүү дээ. Бэлтгэл анги яваад би нэг бэлтгэл ангид нэг хагас семестр суугаад семестр ч гэсэн юу гэсэн өөлрөл их үү юу. За аль нь ч байсан яг нэг сар мар семестр биш нөгөө бэлтгэл анги чи нэгдүгээр ангийн өмнөх шүү дээ тий. Тэрийг ер нь хідэн нэг жил сууд юм хэр хагас жил яг нь хагас жил суусан юм шиг байна. Цэцэрлэгт яваад тэгээд дараа нь бэлтгэл ангид суугаад тэгээд дарханд ч таа 9-р сургууль байхгүй. Тэгээд нэгдүгээр ангид ороод тэгээд бүтэн нэг жил юу яваа сурваа. Тэгэл яг шинэ жилийн үеэр үсгэллийн баяр гэж болдог юм шүү дээ. Тэгэл би амар удаан санагдчихгүй надад. Орчлон дээр бүр маш удаал би энэ сургууль гэдэг зүйлд маш их юм одоо сурж байна те. Маш энэ ямар удаан юм бэ гэл. Тэгээд яг ингээл үсгэллийн баяр гал бүгд ингээл заа эсвэл энэ сургууль гэдэг юм чинь яг ингээд дуусч байгаа мэн гэж ойлгосон байхгүй яг нэгдүгээр ангид үсгэллийн баяр болох. За ингээл төгсөж байгаа мэн гэж би үсгээ сураал одоо үлдсэн бүх юма би гэртээ ингээд нөгөө нэг одоо өмнө байсан шиг ингээд байгаал тоогож моглолтой ингээд сургуульд явахгүй би ингээд энэ сургууль гэдэг юм чинь ингээд дуусч байгаа мэн ашгүй нэг юм дууслаа гэд дуусаал би яг үсгэллийн баяр дуусны дараа би ээжээс яг тэгж асуусан байдаг байхгүй. Ээж ингээд би одоо дахиж ингээд сургуульд явахгүй юу гэсэн чинь би юу вэ миний хөө үсгэллийн баяр чи үсгээ сур дууч одоо дахиад миний хөө 10 жил сурна штэ гэж авдээ. Йоо би тэгэхэд амар стресстэй. Юу вэ би энэ сургууль чи ингээд дуусчихгүй. Яа нэр тэгсэн байдгийн. Гинт яг тэр санаанд орчлоо. Би тэрийг амар ухамсартайгаар би бүр яг стрессчист бүр тэгж. Юу би бүр тоолоо 10 жил. 1 жил 2 жил. Бүр 10 жил үү? Би яг 10 жил энэ чи яг юу сурах юм бэ? Тэгээ яг нэг 10 жилээ төгсөөд их сургуульд оронгод 10 жилийн гой санагддаг тий. Их сургуульд орохоор гой санагддаг тий. Яг сургуулаа төгсөнгүүт come on их сургууль ямар гоё байсан бэ? Тэгээ одоо яг яах юм бол. Одоо тэгэл тэтгэврт орчихлаа. Ажилтдаг байхад гоё байж тий. Яа гэтээ нэр тэтгэвэр гарах хүртэл амар хол байна тий. Одоо тэгэл 1 жил 2 жил тэтгэр гарч чим жил үү те. Миний хүчээ дахиад 40 жил ажиллана шүү. Яа. Дуус болоогүй юу гэж. Өгчээж нэг санаа авах шүү. Тэтгэр таахт гоё ээж тэгтэж байгаа. Өгцний дараа. Яг өгцснийхэн дараа амьдрах гоё байж тээ. Дахиад нэг амьдрал нэг юм үргэлжлээд байхгүй тий. Яг миний чинь амар философийн юу болчих юм шүү. Яг миний итгэл үнэмшлэр бол би ч одоо 2 амьдрна гэдэг байгаа шүү тий. Энэ дэлхий дээр нэг амьдрчаад өгснийхэн дараа мөнх амьдрна гэдэг байгаа шүү тий. Амар гинэд гэсэн. Гоё уустай. Амар л. Мөнх амьдрна тий. Би энэ биш сүнснэ гэдэг ааш таамаг. Тийм тий. Тийм. Гэхдээ хоёулаа гоё яг Сантад гэдэг чинь Санд ч одоо Монголд тийм биш. Улаанбаатарт байдгүй те. Тийм Улаанбаатарт шүү дээ. Сантыг төгссөн 10 жил байна. Үгүй би чинь Сантад хамгийн анх ороод манай сургуульч яг хамгийн анх тэр одоогийн Орос элчингийн ортолт. Одоо нөгөө Сант асар шүү дээ те. Сант асрын яг арталт нэгдүгээр сургууль давхар байна гэсэн баггүй. Сантын өөдөөс үүддэг сургуульч нэгдүгээр. Тийм нэгдүгээр сургуультай. Сант ч одоо нөгөө ингээд төв замынхаа яг зам дээр байдаг ш Сант асар. Тэг булан ирэнгууд хоошоогоо ингээд нөгөө цагаан байрнуудын урталт нь 3 давхар саарл байшин Сант байсан баггүй хамгийн анх. Хувийн сургууль юм уу? Хувийн сургууль. Тэгэд манай Сант чинь тэнцээ байжгаад тэгээд сүүлд одоо байгаа байранд орсон юм. Тэг би чинь Сантад 4-р анги хүртэл сурсан. Тэгээд 5-да 11-р сургуульд ороод тоо физикийн гүнзгийрсэн сургуультай физикийн 11-р сургуульд ороод тэгээд бага анги чи ер нь хэр өнгөрсөн бэ? Бага анги ер нь хувийн сургууль сурах ер нь хэр вэ? Гэж одоо улсын сургууль. Тэр үед бас манай сургуульч ер нь бас нэлээд өндөр төлбөртэй сургууль байсан шүү ер нь. Тэр үед чи одоо жилийн 500 мянган төгрөг гэдэг чи одоо намайг 1-р ангид би ч одоо 90
хэдэн онд нэгдүгээр ангид байсан юм бэ? 97 онд байсан юм уу? Санаагаар яг утгаараа юу гэлээ. Тэр үедээ яг хөө тийм байсан. Тэгээд тухайн үедээ бол бас тоогоороо нэлээд толгой зөгтөг тийм сургууль байсан. Улстай юу тийм. Улстай тэгэл нөгөө нэг гэдэртэйгээ ер нь тэгэл дээр доор ороод явчихдаг тийм сургууль. Дээр доор оролцох уу? Би чинь 1-ээс 3 дугаар ангидаа яг тэгж олимпиад эдэрт оролцдог байсан. Тэгээд 5 дугаар ангидаа ороод тэгээд 5 6 энтертэй бас олимпиад эдэрт орж явдаг байсан. Чиний дунд биш бага ангиас ч одоо хамгийн дурсамжтай юм гэвэл юу вэ? Дурсамжтай юм гэвэл тэгэл нэг гадаа гой тоглож байсан юм байна. Тэгэл яг нөгөө үрлэн сумтай буу муу өдр чи яг биднийг бага ангид байхад л яг гарчсан тэгэл тэдрийгээ байвал тий. Тэг бид нар нөгөө сантехнараа гарах гарцгүй бүлэг гэл өөрснөө тэгээд нэрлэлцэн. Юу гэсэн чи гарах гарцгүй бүлэг гэдэг нөгөө iStop 2 хүү гарцгүй даймбан хитргээд компани хамтлагууд нийлээд тэгээд гарах гарцгүй бүлэг гэд байгуулсан байсан хэрэг. Тийм. Тэнд чинь 2 хүү iStop гэдэргээ байдаг гэсэн. Тэгээд өөрснөө яг адилхан тоотой. Яг чи тэр би хин гэдэргээл би өөрийгөө хаагээ мааг гэж тэгээд байсан тий. Хаагийн iStop-ийн хаагээ тий. Одоо өнгөрцөлтөө өргөе. Сантад тэгвэл бага ангичин дууссан юм шүү дээ. Дууссан уу муухай. Чиний бага ангич ер нь дархан шин дархан гэдэг хүмүүс мэддэг байл шин дархан шин хороол өссөн байдаг юм. Гүүрний наанцсан л байдаг. Тий. Ер нь бол тий хүмүүсийн мэдгээр бол морин хуур бурхантай хөшөөгээд нэг юм. Тий. Хоёр уулны гүүр гэдэг шүү. Дарханд 1 жил амьдарч байсан гэдэг. Өө за тэгвэл чи бас багасаа мэдх юм байна. Шин дархан гэдгийнх нь шин хороол гэж сүулт одоо баригдсан хороол гэсэн үг л дээ. Харьцангуй шинэ хороол. Тэнд 9-р сургууль гэдэг одоо чинь хийм физик лүү математикийн чиглэл гүнзгэр хэлсэн сургууль болчихсон байлаа. Тэгэхэд яг намайг байхад бол гүнзгэрээгүй байсан. Тэгээд 1-р ангидаа 1-ээс 4-р ангидаа бас яг тийм сургуулаа сурж ирсэн. Яг хажуу талд нь 15 дугаар сургууль гэдэг бас сургууль байдаг байхгүй. Цэцэрлэгтэй гэхдээ 15 дугаар цэцэрлэг сургууль гэнэ. Тэрийгэ төгсөөд тэгээ манай гэр чинь яг тэр 9-р сургууль гүнзгэрээ сургууль цэцэрлэг хоёрынхоо яг хажууд байдаг гэсэн байхгүй юу? Яг бүр 1 минут бараг л орно. Тийм л ойрхон. Тэгээд ер нь бол тэгээд бас их гоё ил байсан л да. Тэгээд манай цэцэрлэгт хамт сурч ирсэн хүүхдүүд ер нь цэцэрлэгээ төгсөөл нэг үе юм чинь тэгэл сургуультаа орсон. Тэгээ тэр байр нийлэх хүүхдүүд л цэцэрлэгтээ явдаг байсан юм чинь. Тэгэл яг хажуудлын сургуультаа бол тэгэл тэр нь хамт явсан. Тийм ээ. Гэтэ яг өөр хамт ажиллаж байгаа юм шиг. Одоо ингээд хамт байд. Хамт podcast. Тэгээд би бол нэг тийм гоцгойд бас хүүхэд байгаагүй. Тийм би ч гэсэн юм гоцгойд хүүхэд байгаагүй. Тийм. Гэтэ яг ямар байсан бол тэгээ ер нь 10 жил бага ангид ер нь нэг тийм муу сурдаг хүүхэд гэж ер нь их байдаг те. Бага ангид үү? Тэ. Муу сурдаг байсан. Манай ангид бүр муу сурдаг оюун чимэг, сайн сурдаг оюун чимэг гэдэг нэртэй хүүхэд байдаг байсан шүү дээ. Тэр ер нь айгүй жоохон онцгүй те. Хамгийн амар энэ манай багшийг яг би бага ангийнхан багшийг хэлээд яах те. Багш тэгээ нэр өгчихсөн. Тэгээ сайн сурдаг. Яа би нэр хэлчлээс муухай те. Тэгээ манай ангийнхан бүгд л мэдчихлээ гал да. Манай бага ангийнхан тэгээд тэр чин сайн сурдаг нь яг урдаа суудаг те. Манай бүр сургуулийн бүр хамгийн сайн сурдаг. Толгойтой нэг муу сурдаг нь хамгийн хойно сурдаг. Суудаг. Тий. Тэгээ яг тийм яаж ч хоёулаа ижлэг нэртэй. Тэгээ муу сайн гэд ялгцсан. Тэг яг хүүхдүүд болсон хойно тэгэл бас тэр чинь тэгэл чи муу сурдаг, чи сайн сурдаг гэж бас бид нар ч өгсөн байж магадгүй л та. Тэр одоо энэ баруун Европт чи ерөөсө хүүхдийг бага ангид нь ерөөсө дүн өгдөг юм л шүү дээ. Харин Японд бас тэгдэм л шүү дээ, тий. Ерөөсө дүн өгдөг тий. Дүн өгдөг. Өгөө шалгалт авдаг. Харин тий. Тий. Ямар нэг юм ингэж дүгнэдгүү тий. Дүгнэдгүү. Тэр бас сэтгэл зүйн талаас ч гэсэн аяг зүв баха тий. Зүв. Тэгэхгүй багаас нь хүүхдийг ингээл муу сураад байна, чи чадахгүй байна гэл ингээд ах юм бол тэр чинь багасаа эхлээл хүүхэд яг өөрийн хумсртан тэгээд би ер нь чадахгүй юм байна гэсэн тийм сэтгэлгээ сууч штэ тий. Яг үнэ. Хөвшмөл ойлголтыг багаас нь одоо хүүхэд яг өөрийгөө нөгөө үнэлж дүгндэг, өөрийгөө одоо таньж мэдж байгаа яг тэр үед нь ганцхан өөрөө өөрт нь биш хүрээлэн буу байгаа
хүмүүсээр нь тэр хүүхдийг тэгж дүгнүүлчихэж байгаа байхгүй. Одоо шил би гэдэг ч юм уу хүүхд байхдаа за энэ хүүхд бол үнэхээр муу сурдаг хүүхд охин юм байна те. Яаж ч хоёулаа охин те. Тэгэл тэр хүүхд чинь өөрийгөө үнэлэмж нийгмээс авж байгаа тэр үнэлэмж айгу доогуур ингээд хүүхд байхад нь одоо тэр даалд ухамсарт болоод илүү ухамсарт нь ч гэсэн төлөвшөөд бий болчоор ирээдүйдээ итгэл хамгийн наад зах нь те айгу бага болчихж байгаа байхгүй те. Тэгэл хүрээлэн буй орчин хүртэл тэр хүнийг үнэлээ тэгээ явчихаар тэр чинь нийгмээсээ гадуурх чинь л гэсэн үг л ч тийм. Тиймэрхүү алдаанууд бас бага ангид ч юм уу те. Яг тийм хүрээлэн байгаа тэр нийгэмд айгүйх юм мэдрэгддэг гэсэн те. Нэлээд их одоо ингээд бодоход бас л чанга яг гоё өмнө амар их байсан л та мэдээж гоё сайхан юм нь бол их байсан. Гэтэ бас чанга за яаж бас хүн болсон юм бол таа тиймэрч юмуд бас их байсан шүү те. Ер нь ахлах ингээд орсон ч гэсэндээ одоо манайх чинь одоо ч гэсэн тэгдэг байлгүй те. Манай багш нарлаа ингээл дүн мөн бүх юмнуудыг ингээл өстэй яраатал нь нэрийг бичээл ингээл тавьчихдаг байсан те. Бүр те хамгийн амар Америк чинь ингээд яг хүүхдүүдийн ингээд paper ингээд хүүхдэд нөгөөл дүнгээ хүртэл хэлэхдээ ингээд нууцаа харин тийм дэлдэгсдэг. Эцэг ихтэн чилдэг ч юм те. Үнэхээр муу байгаад байгаа хүүхдийг нөө ганцаар ингээд дуудаж авчираа те. Яг одоо чиний юу ч юм болохгүй байна гэдэг ч юм уу те. Наач кино тэхүү. Гэхдээ яг тэгдэг. Гэхдээ харин тийм ер нь бол бидний хувьд бол яг кино байгаа даа те. Яг нэнэ сая өөдөөс үгүй нэрээ тэгдэг нэрээс тэгдэг байгаа. Сандарсан. Наваг бүр огт яг мэддгүй юм шиг. Яг мэдгүй л байсан л да тийм байдаг гэсэн. Тэгсэн чинь хамгийн амар нь би хамгийн их амар айдаг байсан зүйл нь манай ингээл олимпиадын шалгалт болно тий. Тэгэл олимпиадын шалгалт. Яг би нэг тийм муу сурдаг хүүхдтэй бол байга. Би бол алтан дондож лээсэн. Тэгсэн чинь ингээл багш орж ирээл. За одоо энэ олимпиадын одоо энэ дүнг танилцуулна гэл. Тэгэл би тэрнээс амар айдаг. Хамгийн гол нь яг би өөрөө нэг зодуулахаасаа яг айн л да мэдээж бас сайн яг өөртөө хийсэн ч гэсэн манай багш амар зоддог байсан байхгүй. Хувийн сургуулийн хүүхд бол зодуулдгүй байсан бохин ч төлбөр авсан хүүхдийн үг зодохт те. Тэгж манай улсын сургуульд ороод гэхдээ бас манайдын амар зоддог байсан шүү. Амар зод тэгсэн чинь нөгөө дүнгээ дуудах тийм амар зоддог гэсэн. Би ярьж эхлэегүй юм чи. За тэгсэн чинь бүр юу яагаад дүнг дуудах болоо. Тэгэл авсан 4 хүүхэд гэлдэг чинь. За тэр дээ явсан 4 хүүхэд нь орчвол зодуулахгүй шүү дээ. Нэг 7 хоногт бол яагаад зодуулахгүй юм уу? Бүр муухай аш гаргажсэн зодохгүй багш. Тэгэл тэгсэн чинь нөгөө ойлгомжтой он сурдаг оюун чимэг хүүхэд дурддаг тодорхой. Оюун чимгийн хажуу суудаг хүүхэд он завхан тодорхой. За ингээл он завдаг хүүхдүүд наа авдгаараа авчлаа. За тэгэл би авсан тэдүү хүүхэд гэл. За бидээ орчвол бас гайгүй шүү дээ. Би аввал бас гайгүй. Гэтэ он завдаг хүүхэд би дурах юм бол бас халуулна. Гэтэ би ч он завдаг хүүхэд биш учраас би хүүхэд учраас бидээ байх хэвээр. Тааш бидээ орсонгүй. За сигээс эхлээл ер нь нэг жоохон алганы амд үзэл эхлэн шүү дээ ер нь. Тэгсэн си дуудлаа. Сид бас байдгүй шүү. Одоо сид байсан юм байсан. Би сид орчихсон. Тэгсэн чинь ди дуудлаа. За сид гараал ирлээ. За си бас гайгүй өнгөрнө гэж бол олны дундаа си ч бас нэг хитэ хүүхдээ. Олны дундаа бол гайгүй. Ди дуу. За дигээс эхлүүлээл хүүхдийн нүүр бол хар баран болол эхэлнэ шүү дээ. За ингээл амьдрал нь болоосол тэгэл тэр хүүхдүүдийг манай найз нар л байгаа шүү дээ. Ангийн хүүхдүүд. Тэд нар чинь амар зодуулна. За F бол дуусаа. За F бол тэгэл ер нь тэр хүүхдээ орой ер нь F авд хүүхдээ F авчиж зодуулахгүй. Чүмүү дандаа F авна. Ангийн юунаас татна гэдээ алуулж тэр хүүхдээр гайгүй байх хэвээр. Тэгсэн чинь хамгийн амар нь тэгэл яг зодуулна. Бид нар чинь янз бүрийн юмар зодуулна. Багш ингээл хуруугаа ингэж одоо ингэж тавуулгаж байгаа л тий. Толгоороо ингээл бондоотл дээр том жир дээр гардаг шиг зохихоор булдруу үсдэг. Яг булдруу үсдэг ус. Тэгэд би яг булдруугаа барьж үчээл том жирийн дээр гардаг хүүхэлтэй ч бас үний юм байна да гэж бодчихсан. Хүүхд багт. Яалч 3 цогсон яг 3 болдруу шүү гэдэг. Үнэхээр тэгтлээ болдруутдаг байсан тийм. Тэгээд зод цохиулаад. Тэгээ хамгийн амар багш ингээл одоо матцэт ч юм уу тийм ингээ бодлого ингээ тэмдрээ үзүүлгээл уралдаж ч үзүүлдэг байсан. Та тэгдэг байсан уу? Тэгдэг байсан. Тэгэнгүүт ингээл буруу гэл ингээ бүр зүгээр л буруу гэл өгч болж штэ. Дэвтэрэн дээр амар том улаанаар ингээ гиснэ. Дэвтэр урснаа над руу ингээ шидэж мүдээд. Амар би бүр ингээ юу удаад байна гэж. Тэгээ тэр үед бол эцэг ихтэй ингээ очиж хэлнэ штэ тийм. Тэгэнгүүт юу тийм л үйдэг штэ. Тэгж л өссөн штэ гэдэг аахгүй. Игч мэгчтэй ингээ хэлэнгүүт
Гэхдээ миний дөө ийм байдгийг штэ гэж мэгээд. Йоо тэгэл тэр чинь гарцгүй болчих. Чиний нэг гарцгүй бүлэг гэдэг шиг яг тийм гарцгүй би яг нэг сургуулийн бүлэгт орсон. Тэгээд хамгийн амар манай бага ихч бич дээр 2 ихчтэй. Манай бага ихч манай хоёр ихч хоёулаа л манай сургуулийг төгссөн л дээ. Манай сургуулийг би ихчнэрийнхээ сургуулийг төгссөн. Тэгсэн чинь манай бага ихч надаас нэг 2-оор ихч мөгч байсан. Тэгсэн чинь юу ихч байсан гэж одоо хүртэл баяр нэр шүү дээ. Одоо ч 2-оор ихч байгаа. Би нэг жоохон төрүүлсэн баг. Одоо жоохон багассан байгаа дээ. Нэг нас орж байна. Царайгаар нэр багассан. Царайгаараа 5 насаар ахвалцах. Ихчээсээ. Гэтэ би сүүлд нэг их сургууль муруулд явж байхад танаа найз залуу юм гэдгийгсэн аа. Бахархнаар ч юм шиг гомдорч ирсэн. Тэгсэн чинь хамгийн амар намаа ингээд нөгөө муу би чинь хаяа явсан мэдээж муу сурлаг байх уу. Чи хөдөө гадаа явдаг хүүхэд ч тийм мэдчихсэн тийм. Имээ өвгөнд очсон ч нар бас мэдж байгаа. Дэвтэр хичээл нөгөө бэлдэхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн амар нөгөө манай эгч чинь яг манай сургууль тэгээд нэг цаад л одоо 2-оор эмч би 1-р ангид байх чинь тэр хүн ч одоо 3 мөр 4 мөрдгөр ангид байх нь шүү дээ. Тэгэхээр нэг давхар байх нь шүү дээ. Хамгийн амар муу сурангууд намайг дагуулад манай эгчийн анги руу явж орно. Йоо, тэр нь бүр хамгийн одоо новшин тхүү. Тэгээ дагуулж орж. Тэгээ харин дагуулж орсноо. Хөө одоо манай их чинь нэр ихсэн энэ дүүдээ одоо ийм хичээл мичээл заамаа гэдэг хүүхд ангийнхтай манай хамгийн амар манай ихчид амар хэцүү байгаа штэ. Тийм яг карьераа ангидаа нэг карьераа яг тогтоох шиг дүү нэг шаврын орж ирсэн моос орсон гэж загнуулж мэгнүүлээд тэгээ ингээд айгүй хэцүү байдаг байсан. Яа тэр багшаа бас savage юм а тий. Гайхалтай л да. Тэр нь хүүхдийг бас багшаа жоох муулч юу? Ямар ч сайлаг байх. Яг нэг тийм яг амьдрал донд би яг өссөн. Гэтэ би яг энийг ингээд яагаад би бас комеди дээр яг энийг ярьдаг байсан. Яг та нар яг ингэж өссөн үү те яг би яг ганцаараа манай яг бүлэг ангийнхаа яг ганцаараа яг энэ багштай л ингэ өссөн үү? Яг бид нэр хамтдаа юу гэж асуух гэдэг байх те. Та нар яг яаж өссөн бэ те? Ер нь л адилхан те. Тийм үү те яашгүй гэх те. Улсын сургууль бол ялангуяа. Яагаад бас тэгж их зоддог байсныг би яг ойлгодог байсан. Чи бол гэхдээ арай л их зодолдог гэсэн шиг байна. Бүр яг тэр бүр сэтгэлд орцоогоо байхгүй те. Арай л зоддог байсан шүү бас. Хайрн гаднаа дотроо хална гаднаа юу те. Бүгдээрээ. Тийм байсан. Яг баахан юу ярьчлаа те. Манай одоо сонсогч нар гайхчих. За яг сэдв рүүгээ хизээ орох юм бол таа гэж. Сэдв рүүгээ ер нь бол орсон байгаа. Энэ боловсролын систем. Боловсрал гэдэг сэдвээр ярьчих гоо те. За тэгээд ер нь бит хоёр нэг сая хэдэн хоногийн өмнө нэг сэдв өгн бэлтжижсэн. Тэгээд бас нэг жоохон дутуу мэдээлэлтэй байсан учраас энэ удаагийнхаа дугаарыг яг нэг сэдвт баригдчих гэхээс илүүтэйгээр ингээд чөлөөтэй ямар ч сан уулзсных ингээд подкаст бичдгээрээ бичиж шийдсэн байгаа тий. Яг юм. Энэ сэдвээ ямар ч сан сэвлээд дараагийн юм уусгол тэрний дараагийн дугаар дээр та бүхэн гоё ярина. Тэгээ та бүхэн яг нэг сэдвт одоо суралт юм одоо мэдээлэл авах зорилготойгоор сонсож байгаа бол бас битгий цагаа өрөөрэй. Тий яг үндэ. Танин мэдгүй юм ярихгүй. Тий танин мэдгүй юм ярихгүй зүгээр танин мэдэхгүй юм ярих. Яг үнэ таны яг тийм шүү дээ. Минь ямар гоёч. Таны мэдэхгүй юмыг ярина. Таны мэдэхгүй биш. Та гэхдээ би тэрийг таньж мэдэх бол. За тэгээд тэгээд яасан гэнэ. Тэгээд сургуулаа төгсөөд тэр сургуулийг тэгээд явсаар байгаа л төгссөн. Би тэгээд 4-р ангиас шилжээд тэгсэн чинь дээшгээ юу яваад. Юу яваад гинэ. Хуучин дархан руу нүгөөд манаа гэр. За. Хамгийн амарын тухайн үед чинь нөгөө юу яагаад. Манай гэр бүл байраа алдаад. За. Аюу сайхан 2 давхар шээ. 2 өрөө байртайсэн байхгүй. Тэгсэн чи тэр байрыг манай ордер гэдэг ч юу гэдэг чи. Ордер л гэдэг. Би жоохон боддог шүү. Ордер л гэдэг юм болоод гэж боддөг. Ордер гэдэг те. Тэгээ ордерыг хүнд өгөөд алдаад чи баг ярьжсэн бах те нэг подкастн дээр. Ярьсан уу те? Ярьжсэн баха. Үгүй яг тэгний дараагийнхыг яриаг ямар ч нэг ихчмэгчд өгөөд скам дээр ярьлаа. Скам дээр ярьсан ш нэрээ. Тэгээ байраа алдсан чинь байргүй болчтой. Байраа алдсан чинь байргүй болчтой.
Тэгээд нэг хэсэг байр түрээлж чаа дахиад байр авсан байхгүй. Тэгээд хуучин дарханд байр аваад. Тэгээд хуучин дархан сургууль руу нүүсэн байдгийн. Тэгээд жигүүр цогцлбор гэдэг сургуулийг яг төгссөн. 10 жилийн бол яг тэгж төгссөн. Жигүүр цогцлбор төгссөн. Сэлбэрч мэрэгчлээ. Манай ч нэг мэрэгжил сургалтын мэрэгжил сургалттай сургууль юу лээ ерөнхий боловсон сургууль төгсдөг дунд сургууль юм дунд сургууль. Тэгээд сэлбэрийн мэрэгжилтэй би чинь морин өөрийн нэг бас юунд явдаг гэсэн. Тийм тий. Би чинь урал ер нь би чинь сакс макс ер нь тоглолт спортонд айгу муу штэ би. Тэгээд нөгөө яагаад тийм бол гэдгсэн чинь нөгөө нэг сэлбэрийн мэрэгжил чинь нөгөө гар урд үе айгу хэрэгтэй. Тэгээд манай өвөө ч нэг урд үетэй хүн байсан аахгүй. Урд үгүй бас надад өгцөө. Тэгээд би нөгөө сэлбэрээ сонирхоод сэлбэр лөө ороод дээрэс нь морин өөр чинь нөгөө хүн гарны энэ одоо гист гэж ярьдэн шүү дээ. Одоо эн чинь нэг ингэж бугуун энэ хэсгийг морины төвөргөө хийхэд бол энэ тэр симчак морин өөрийнх нь симчака ингэж бугуугаар айгу хурдан гэж хөдлөх хэрэгтэй байдаг байхгүй. Тоогоороо бид нар чи ингэхөөр хурдан өдрөхгүй. Ингэр ингэж хөдлөх хэрэгтэй. Тэгээд тэхийн тулд гэдэг юм те. Симчак гэдэг байхгүй. Тэхийн тулд волейбол сакс тоглож болохгүй. Тоглох юм бол нөгөө энэ хатуучдаг. Тэгээд ерөөс огт тоглохгүй юм тоглож чаддаг юм шүү дээ. Тийм. Би нэг ер нь би ч боломжийн өндөр шүү дээ. Тэгсэн хэрнээ тоглолтгүй. Яг тоглож чаддгүй. Ерөөсө оруулдаггүй. Би нэг сүулт энд ирээд нэг бүр орё гэсэн ч гэсэн энд ирээд би 2 цаг заал авсан байдгийн. 2 цаг заал авахдаа нэг багт 3 удаа тоглоо 3 удаа нөгөө баг нь хожигдоод. Тэгэхээр за хожсон багт нэг удаа эргээ орчих гэсэн нөгөө баг нь хожигдоод. Гэхдээ би 4 тоглолтод 2 цаг тоглолтод 4 тоглолтод ганц ч удаа би оруулаагүй гэснээ. Тэгээ би бүр амар стресстэй тэрнээс болоод би тоглож чадахгүй мэднэ л дээ. Гэтэ ингээд бүр амар тэгснээ тэрэн дээр нүрээ уруулаа. Хамраа ингээд бүр нүдрүүгээ ингээд гараа хийлгэх шахаад хөлөө хазгаа гიშгэж бишгээд. Тэгээд би бүр амар тэгээ би амар булгараад. Тэгээд за энэ тоглолоо би ийм хэрэггүй юм хийвэ гэдэг. Тэрнээс хойш ер нь та хэдтэй нэг сакс тоглосон тий. Тэгж нэг тоглохдоо бас нэг тайцсан бас ажиг тусалсан. Тэгэл ер нь сакс тоглодгоо. Сакс волейбол эдэр бас тоглодог гэсэн үү те. Волейбол бүр тоглохгүй. Би уул нөгөө морин хуур тэр нөгөө сэлбэрийн мэрэгжилтэй болохоос өмнө волейболын секцэн нөгөнд явдаг байсан. Яг дунд анги та. Тэгээд нүүгээд тэгээ нүүгээс шин сургуульд очихдоо тэр волейболын секц мэгс бүх юм орхиж байгаа шүү дээ. Хуучин дарахнаар явал. Тэгэл яг уу тэгэл замхарсан л та. Чи ер нь 10 жилдээ яг юу зургийн дугууланд би бас явдаг шүү. Би чинь суулгахын зургийн авраг маа. Би харин яг тийм дугууланд айгу бага явжсэн байдаг юм. Би яг математикийн олимпиадад одоо бэлтгэл явдаг байсан. Тэгээ математикийн олимпиадад оролцсон нэг хэсэг нэлээ явдаг гэж хаад. Тэгээд би чи өөр юунд явчихсан. Тэгээд дуусах гэдэг нэг өөр юмд явж байгаагүй нэр гэсэн. Тийм. Чи амар тарах хөвгтэйсэн юм шүү. Байсан биш үү ч гэж дээ. Ер нь дараханд бол байсан л да. Тэ. Яа амар боддtiin. Одоо боддtiin. Би болохоор одоо энэ хүүхдтэй болох юм бол хүүхдтэй болохоор ер нь хүүхдтэй ингээ багаас нь янз бүрийн юмд явуулж үзээд ер нь юунд сонирхолтой байна гэдгийг айгу туршиж үзье гэж боддtiin ер нь. Одоо сонирхолтой явуулж нээж олох гэх үүднээсээ тий. Гэтэ манай аав ээж намайг би одоо тэр сэлбэр морин уур дунд нэг мужаан хийжснээ орхиж байгаа. Яг ийм юмд хинч ор гэж хинч дагуулж яваагүй. Дандаа би өөрөө явж. Манай морин өөрийн багш манай ээж мэж аамаа ганч удаа харж байгаагүй. Тэгэл би нэг морин өөрийн дугууланд бүртгүүлсэн нэг сарын тэдэнд төгрөгөн байлангууд ээж за гэл. Тэгэл би тэр мөнгө аваад багштай авчиад өгнө. Ээж би нэг сэлбэрийн юу одоо нэг хутга аавна. Тим юм хэрэгтэй. За гэл. Тэгэл яг л өөрөө их бас хичээл зүтгүүлтэй л хөвгт. Би өөрөө л гүйж яваал явцсан юм тий. Тийм тий. Яг тэрийг бас их яадгүй те нэг буруу шахахгүй те. За чи юу завгүй ээж чи бити ингэдэг гэдэг үү гэсэн байна. Тэр нь бас нэг талаараа зүггүй те. Ер нь одоо
одоо нэг энэ секц дагуулсан секц дугуулan ч юм уу хичээлээс гадуурх юм активитийн дээр хүүхдүүд аяг хөгждөг те. Яг энийг ер нь яг энэ боловсролын системдээ яг ингээд шигтгээд оруулаад өгчвөл одоо Европ энэ юу өдр гэдэгтэй адилхан те. Одоо ингээд сургуульд нь гэхэд ингээд хөгжмийн бүх одоо факультет бүх юмнууд нь байж идэг те. Хүүхд өөрөө өсгөн болвол дунд сургууль байдаг шүү дээ. Байдгүй юм уу? Манайд байдаг шүү дээ. Манайх сургууль дугуулan хөгжмийн дугуулan тайран тэгээд би нөгөө тэн чин төгөлдөр хуурмуур гитар метар хамтлаг амар олон юмтэйс байхгүй манайд сургууль чинь тэгээд мэрэгжлийн сургуульд үйлдвэртэй учраас тийм мэрэгжлийн юунуудтай тэгээд манайх амар олон юмтэйс юм. Тэгээд бид нар чинь 2 3 дугуулan сонгох хэрэгтэй гэдэг. Тэгээд 2 3-гаа сонгоод тэгээд нөгөө дандаа өөр ангийн тэгээд том ах эгч нар гээд дүүнэр гээд хоорондоо танилцаад тэгээд би ч нөгөө хөгжмийнхаа югаараа ингээл аялан тоглолт моголт хийгээл тэгээд нэр яг чиний сая хэрж байгаа айгу хөгжөөд одоо нөгөө ангийнхаа хүүхдүүдээс гадна өөр ангийн нэг охин ч юм өөр ангийн хүүхэн эсвэл доод ангийн дээд ангийн ах нартай ингээд юм харилцаатай болоод гоё биенээс суралцаад хөгжмөөр дамжуулаад гэдэг ч юм уу те эсвэл мэрэгжлэрээ дамжуулаад тэгэх нь нэр яг чиний хэлж байгаа зургийн дугуулангаар дамжуул нэг юм хавтан үүржгүүгээл энд тэнд очиж байгаль зураал гэдэг ч юм уу те тэрнгүүр нэр айгу хөгцөө яг нэр чиний танаа сургууль ч ер нь угаасаа цаанаас тийм одоо байгуулалттай сургууль байсан юм шүү тийм байгуулалт. Миний бодлоор яг ихэнх улсын сургуулиуд бол яг тийм одоо тэнхэм тусгай тэнхэм юунууд айгу бага байдаг баха. Бас тийм болов? Тийм. Бас тийм л ахалт. Одоо жишээлбэл ингээд химийн хичээлийг зүгээр ангид ингээд самбар дээр мэдлэгийн системийг гаргаад заахаас илүүтэйгээр нэг лабораторид оруулаад хүүхдийн гараар нь ингээд янз бүрийн туршилт хэлбэрийг хийлгээ тийм. Гард орох ойр зүрийн материал одоо энгийн туршилтуудыг хийлгээд тэгээд хүүхэд яг тэнцэнээс энэчнээс ч яг ийм үр дүн гарч байгаа юм байна. Яг ийм одоо энэ ногоо энэ шингэн нь одоо яг азотын шингэн гэдэг чи одоо энэ юм биш үү гэдэг ч юм уу те. Яг тэгээд гаранд орох материалаараа өөрөө ингээд гардаад хийгээд байх юм бол амар юм сонирхолтой experience болоод тэр нь одоо яг хүүхдэд өөрт нь сурах процесс нь амар тусалдаг гэдэг ч юм уу те. Тэгээд ангид ороод суунгууд нөгөөдгийг харангууд яг ингэж хийж исэн юм гээд яг илүү хүүхдэд сурах одоо тэр сэдлийн төрүүлэх процесс юм болов уу гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм байна тий. Тэгэхгүй зүгээр л ангид ингээд суугаал ингээд хідэн элементүүд гаргаж ирчихэл энийг ингэдэг гэд гарч амар уйдгартай байдаг байхгүй юу? Өдөрт. Миний бол хамгийн яг дахин бууж өгдөг штэ наатрын холоор юу юм уу гэдэг яг ингээд тэр ингээд одоо хүүхэд учраас ингээд нэг байрж амталч ч гэдэг ч юм уу яг төсөөлт нь яг буухгүй байгаа учраас наатрич гэж одоо яг юу юм те яг мэдээж одоо бол тодорхой хэмжээнд бас нэг ойлгоцтой те тэнгүүтээ одоо ч байхгүй яг наатрийн хувьд бол надад одоохондоо ойлголт алга те тэнгүүтээ ингээд нэгдээд яана маань гэдэг бас нэг тийм сонирхол өгдөг л та тийм тэгэхээр бас яг гоё юм хүүхдүүдэд сурах сонирхлын ингэж төрүүлэх байдлаар хичээлүүдийг илүү заавал яад юм бол те хийлэр тийм л юмэр ээ. Америк тийм бид юм. Тийм л байдаг л багтай Америкт. Америкт гэхээс илүүтэйгээр яг өндөр хөгжилтэй орнуудад надад яг хүүхдийн яг тэр хүн тэнцэнээс яг юу сурж авч гараасаа гэдэг дээр фокуслаад идэм болов уу гэж боддог байхгүй юу? Манад болохоор одоо энэ Оросын хуучин сургалтын систем болохоор багш ороод яг энэ заах хэвээр материалыг л заах хэвээр. Тэгээ багш нь яг тэр зааж дуусгах юмдаа ингээд төөртөөд яг хүүхдэд юу гэж гарах уу гэдэг дээр нэг фокуслохгүй. Тэнгууд одоо юу гэдэг чинь хүүхд нь багш нь ингээд хичээлээ заацсан. За хүүхд нэг тэр хичээлийг ингээд 40 минут үзсэн. За ингээд шалгалтын дээр яг энийг ингээд өгөөл тэгэл яг энэчнээс яг нэг 80% ингээд зөв хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр яг хүүхд яг тэр шалгалтын дээр тэнцхийн төлөө сураад байгаа байхгүй. Яг тэр номон дээрээс юу авч одоо амьдрал дээр нь юу хэрэгжүүлж болох уу гэдгээс илүүтэйгээр зүгээр одоо яг шалгалтын тэнцхийн төлөө сураад байгаа байхгүй юу? Харин тийм тий. Тэгээ яг эргээ харангууд одоо би жишээлбэл ингээд аттестат эдрээ харангууд хийм дээр 90 хэд мэд авцсан. Тэнгууд байх шиг тий. Тэнгууд би одоо ингээд эргээ харангууд би одоо яг надад яг мэдж байгаа юм амар ховор байхгүй. Мэдлээ хийдэг хөглөө.
Мэдлийн үйлэх систем гэдэг үг л. Бүтэн бас өгүүлбэр байна. 90% бас өмнө дээр л тогтож байгаа юм байна л да. Тийм ээ тэр. Манай тэр миний бас нэг ойлгохгүй байсан тэр нийгэм яг багш болгоноор өөр шүү те. Бас битээр бүх өөрсдийнх одоо 2хан 3хан сурсан сургуулаараач бүгдийг бас хүн бүх багш нар. Манай сургуульд ч гэсэндээ тэгэл зөндөөс олон сайн багш нар байгаа л да. Гол нь зүгээр яг тэр том системийн л яриад байгаа. Манай тэр бага ангийн багш нараас бас зоддгоо багш нар байсан бах уу? Би л таарч байгаа болохоос. Тэр л яг зоддгонд таарсан байдаг бах. Гэхдээ яг зоддгоос яг дандаа л зодод байсан ч юм бас биш л хэл та тий. Байх л та гэнэ. Тэгээ сайн бас байсан шүү. Тэр багшийн бас үр хөвгтөн сонсч байлаас муухай тий. Зоддог байсан шүү гэж хэлчихсэн. Муухай араа яадаг тий. Нүхэ ухдаг гэдэг шүү. Тааралд бол зодох юм билээ. Өмнөөс саран дагааг сонсчих юм билээ гэдэг шиг. Ууха араа батцсан тий. Тэгээд яг хөө тэр боловсролын юм дээр бол яг нэг тиймэрхүү бодож санаж авдаг юм бас байдаг юм л та. Тэгээд одоо энэ боловсролын реформ өдргээл манай улс төрчид ялангуяа ингээл үеийн боловсролын сайднууд ган төмөр тэргээл тий. Бас зөндөө бол ярьж исэн хүмүүс байдаг. Тэгээд одоо бас арай өөр болоод байгаа юм шиг санагддаг л та. Гэтэ одоо тэгээд тэр яг энэ гарын авалгууд байдаг шүү дээ 10 жилийн. Эдний бол одоо ингээд сайд болгон гарч ирэхээрээ сольдог гэж байгаа байхгүй юу? Яг тэр бизнес болцсон л гэдэг нь үнэн. Тэр одоо нөгөө шахааны бизнес гэж яриад байгаа. Сургалтын нөгөө хөтөлбөрийг солихоор тэрнээс дагуулаад айгүй их мөнгө хэвлэл мэдлэлээс хол. Тэгээд би одоо нэг сэтгэл эмзэглэж явдаг нэг зүйл энэ юу вэ? Боловсрал хүүхэд болгонд одоо адил тэгш хүртээмжтэй биш байгаад айгүй одоо сэтгэл зовж байна. Юу вэ гэхээр сая нэг онлайн одоо 10 жилийн хүүхдүүд хичээл явлаа штэ. Тэглээ. Тэгсэн чинь зарим хүүхдүүд болохоор тэрийг багш нар бас ингэж хичээл заад юм гэж байгаа байхгүй тий. Зарим нь болохоор хөө ингэж муу заахаар чинь одоо юу сурах юм гэж байгаа байхгүй. Тэгээ эндээс асар том одоо юу гарч ирж байгаа байхгүй тий. Ялгаа гарч ирж байгаа байхгүй. Одоо зарим хувийн сургуулиудад бол баг Америкч заахааргүй тийм одоо сайн сургалтыг бол Монтессори гэдэг ч юм одоо юуны ч гэдэг чинь тэ цэцэрлэг мэцэрлэгээс нахвал амар сайн сургалтыг өгж байгаа байхгүй хувийн сургалт. Тэр нь манай математик энэ бол одоо энэ Америк, баруун Европ, биш бүр ингээд хэд дахин төрүүлээд хэдэн ангиар төрүүлээ явцсан гэдэг шүү дээ. Тийм. Яг бүх юмараа энэ хувийн сургуулиуд яг академик мэдлэгээр бол. Тэр нь одоо сайн юм шиг сонсогдож байгаа шүү дээ, тийм. Ер нь сайн бах л тийм. Одоо өндөр төлбөртэй тийм. Гэтэл улсын сургуулийн хүүхэд одоо муу гэж хэлэхгүй ч гэсэн чанарын хувьд тэр багш одоо тэр цалин авж байгаа багшийн хувьд тэр одоо тэр орчны хувьд тэр ер нь амар харьцуулагдчихж байгаа байхгүй юу? Яагаад ч одоо харьцуулагдмөр тэнгэр газар шиг харьцуулагдана жилээс жил улам гэж холдоод байгаа юм л да. Яагаад тэгж хэлж байгааг гэдгсэн чинь би бас тэгж бодсон. За яг ялгаагүй хэлгүүдээ гэсэн чинь амар том ялгаатай. Ялгаатай гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо 2 сая төгрөгийн цалин авдаг багш те өөртөө хэр зэрэг одоо өөрийнхөө мэдлэгийг одоо цааш нь тэлхүү те. Гэтэл сарын яг 500 мянга те яг гардаараа 400 мянган төгрөгийн цалин авж байгаа багш яг яаж өөртөө одоо те зарцуулт хийх үү? Тэр багш цаашдаа яаж одоо хөгжих үү гэдэг ч юм уу те. Яг энэ дээрээс шалтгаалаад тэр хүүхдэд орж байгаа тэр анги танхимын хүлцээтэй байдал хүртэл амар асуудалтай шүү дээ Монголд те. Нэг биднийг байхад 2 ээлжил байдаг гэсэн чинь одоо 3 ээлж ирдээсэн. Нэг ангид 40-50 хүүхдчихэж шүү дээ. Яг юу гэсэн утгатай. Гэтэл улсын сургууль бол тийм биш шүү дээ. Өсрөл 10-20 хүүхдтэй л байгаа. Хувийн сургууль уу? Хувийн сургууль тийм. Тэгээ эндээс миний одоо яг юуг эмзэглэх гээд байгаа вэ гэхээр одоо яг бат дорж за ингэ нэг багш нар шиг яг нэг юм жишээ авдаг нэрнөтэй яг баржав нинжин тэгээ бараа нэнэ гэдэг энэ хоёр хүүхэд нэг нь улсын сургууль нэг нь хувийн сургууль явъя тийм хоёр хүүхэд ш нэрнгээс ямар малаа юм бэ нэр жишээ авсан нэрнгээс нэг нь хувийн сургууль улсын сургууль болчихлоо шүү. Гэтэ яг одоо бол штэ тэгээ тухайн үед ямар байсан мэдгүй одоо энэ хоёр хүүхэд яг нийгэмдэр гарахтаа уул нь боловсролын хувьд ижил тэгш одоо нэг нь сайн нэг нь муу авмааргүй байхгүй те хоёулаа сайн авмаар байгаа байхгүй те тэгж авангуудаа ижил яг нийгэмдэр гарахтаа ингээ шигшигдээд нэг нь одоо дээшгээ гэдэг нь сайн сайхан боломжтой хэсгийг аваад
нөгөө хүүхэд тэр боловсролынхаа хүртээмжнээсээ болоод өөрөөс нь ямар шалтгааллахгүй болчих жоох байхгүй. Тэрнээсээ болоод нийгмийн тэр одоо доод давхаргц ч юм уу ингээд хар ажил хийдэг. Эсвэл одоо яг юу гэдэг юм мэдээж өөрөө хичээвэл дээшээ гарна гэж хүмүүс хэлэх л байх л та. Гэхдээ тэр хүүхдээс хамаарлахгүйгээр тэр ижил тэгш хүртээмжтэй авчих боломжтой байсан тэр зүйлийг тэр хүүхд авч чадахгүй байна гэдэг амар харамсалтай зүйл шиг надад санагдаад тахгүй. Яг энэний талаар одоо надаас илүү ойлгомжтой сайн ярьдаг, санаа зовдөг, нийтлэл бичдэг хүмүүс зөндөл байдаг л да. Байгаа. Би жоохон ойлгомжгүй ирсэн юм байна. Тэгэд яг энэ дээр миний бас их санаа зовд. Яг л бид нар ч удахгүй бол яг ингээл хүүхд мөхч болно шүү дээ. Яг тэн дээр улам илүү санаа зовх бах тий. Гэтэл уул нь яг бид нар чинь татвар төлж байгаа учраас тэр улсын сургуультай өгчүүд яг хувийн сургууль сурж байгаа хүүхдээ ялгаагүй л одоо тэ хим физик маттай эсвэл юу гэдэг англи хэлтэй ч гэдэг ч юм уу те ижлэгийн хэмжээний оноо ижлэгийн хэмжээний мэдлэг аваад уул нь явчмаар байгаа байхгүй те гэтэл тийх боломжгүй байна гэхэлэр би яах ёстой гэхэлэр би татвараа төлж байгаа ч гэсэн би дахиж одоо сайн ажиллаад би хүүхдээ мөнгө төлж би хувийн сургууль сурахаас өөр болцоо надад өгөхгүй болж байгаа. Тэгэхээр намайг улс яаж байгаа гэхээр манай хүүхдийг шир намайг тэр ингээд нэг зүгээр байх боломжтой байтал дахиж хоёр давхар ажил хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээ улсын сургууль сурж байгаа хүмүүсийн эцэг их зүгээр л суугаад мөнгө олоод байдгүй л байхгүй те. Тэд нар чинь нэг тийм илүү цагаар ажилдаг те. Одоо нэг илүү ингэж юм хийж ижил хүүхдийнхаа тэр төлбөр мөнгийг ингэж зохицуулж ил байгаа шүү дээ. Тэгэхээр удахгүй бид хэд ч гэсэн яг л тийм л эцэгчүүд болно байхгүй. Тэгэхээр улсын сургуулаа бид нар яг тийм нэг сая хоёлоо сайн ярьсан тэр боловсролын багш нартаа ч гайгүй цалин өгдөг те тэр сургууль доторх тогтчил мөчл бол нэрээ би сүүл тэр сургууль дотор орс яг хэвээр байгаа даа. Яагаад одоо хүртэл хэвээр байгаа даа те. Би бүр ингэж боддог байхгүй яг би нэгдүгээр ангидаа би яг зодуулдаг байсан шиг одоо хүртэл хүүхдүүд яг нэг хаа юм тийм газар зодуулдаг байвал амар харамсалтай зүйл байна. Ер нь тэгээд Америкт чинь ямарсан эсэргээрээд юм л шүү дээ. Хүмүүс нь улсын сургуультай хүүхдүүдээ ер нь өөх илүү сонирхолтой юм л шүү дээ. Сайн цалин багш авч байгаа л та тий. Тэгэл ер нь бол тэгэл асуудал нь яригдсаар байгаа л тэгэл бүр уг суурнаас ахвал эдийн засгийн асуудалтай л уйлдах л байна та тий. Яг тэгэл одоо багш нарт одоо улсын сургуулийн багш нарт одоо доотлон сая төгрөг өгье гэхэд одоо манай улс чинь эдийн засгийн хувьд ямар чадвартай улс үлээ хэцүү шүү дээ. Хэцүү л дээ. Тэгэхээр тэгэл яалтчгүй зах зээлийнхаа хуулиар л ингээл явчихлаа л та. Би яг нэг өмнө бодтор нэг жишээл дурдчихгүй. За. Яг хөө энийг хүн болгон мэдж байгаа учраас яг би ярихгүй ч байсан байж болох юм л та. Хүмүүсийг аим гутраах гэдэг юм санагдаад байгаа байхгүй. Яг ийм гутранг ийм мэдээллээс бас хүн бид нар ингээд ямар нэгэн ийм асуудал одоо энэ нийгэм байна те ийм олон асуудал байгаа юм чи бид нар ямар нэгэн зүйл хийх ёстой мэн гэдэг тэр сэтлийг байнга ер нь бид нар санаа зовнилыг ер нь тээж явах ёстой. Яг л санаа зовхоос өөр аргагүй л асуудал байгаа байхгүй те. Санаа зовж ижил бид нар тэрийг засан шүү дээ те. Жишээлбэл надад яг одоо миний оюутан багт сайн найз те монгол хэлний багш мэрэгчлээ их сургуулаа төгсөөд одоо энэ Улаанбаатарын одоо энэ дунд сургуулийн монгол хэлний багш болж байгаа хгүй юу? Танаа найз гэсэн үү? Манай найз те. Тэгсэн чинь 2 жил орчим ажиллалаа да. Тэгээд үнэхээр сайн хичээгээд өөрөө аягүй сайн ажилласан монгол хэл солонгос хэлний багш. Тэгээ анги дааж аваад тэгээд яг үргэлжлүүлээд ажиллах гэсэн чинь бүтээр ингээд дараа нь уулзж байгаа шүү дээ мэдээж тэ тэр хооронд болж. Тэгээд амьдралаа одоо нэг охинтой танилцж байгаа тий. Тэгээд хайртай болж байгаа. Гэр бүлээ одоо тгээс нь эхлээд ингээд босхой гэж байгаа тий. Ямар ч боломж байхгүй. Түрүүн миний ярьдаг нэг 500 мянган төгрөгийн цалинтай. Анги даавал жоох нэмэгдэнэ гэж байгаа. Тэгээд тэр чинь гар дээр 500 мянган төгрөг сард аваад тэр залуу одоо тэр охин хоёр яг үнэлээд хизээ яг хормой хийх мөнгө босох байл гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Яг хүмүүс өөрсдийнхээ хураасан мөнгөтэй эцэг их юм бол бас мэдээж асуудал байж болно тийм. Тэгтэл яг өөрсдөө бор зүрхээрээ гэж байна тийм. Боломжгүй болж. Тэд нар хүүхд чинь манай тэр найз чинь хажуугаар нь өөрөө бизнес хийж байгаа байхгүй жижиг сэж бизнес хийгээл ингээ машин жишээ зарж марал тийм. Тэгээд за би яг ингээд харлаа те ямар ч ингээд боломжгүй яг би энэгээр тэдэн жил ажиллаад би мөнгө цуглуулахгүй маань би энэгээр одоо яах юм те сарын би байрны лизинг 8% лизинг чинь амар одоо юу шүтээ чанга штэ те хүүгээ одоо би 500 мянган төгрөгийн цалингаас 8% ч одоо хамгийн бага нь үстэй бахан штэ харин те би одоо 500 мянган төгрөгийн цалингаараа одоо 30 жил 20 жил би яаж
байрныхаа мөнгийг төлөхөө гэдэг ч юм уу те. За тэгээд ямар шийдвэр гаргасан бэ гэсэн чинь юу руу явж байгаа те. Солонгос руу одоо гэрээт ажилтан болоод явж байгаа байхгүй. За ингээд эндээс ямар жишээ үлдчихэж байгаа вэ гэхээр манай их сургуульд төгссөн те одоо манай биднэрт одоо бага ангийн хүүхдүүд маань одоо те монгол хэл заах одоо сайн сэхэтэн багш маань Солонгос 5 жилээр одоо хар ажилчин болж байгаа байхгүй юу. Тэ ийм л одоо жишээ байгаа юм. Тэгээ энийг бол одоо мэдээж хүн болгон мэднэ те. Наач бол яг л нэг дундаж монгол хүн хэл амьдрал байл та те. Тийм. Тэгээд яг энийг буруутгах зүйл ерөөсөө айл талтай байхгүй. Одоо шил тэр залуугийн хувьд бол ерөөсөө буруутгах зүйл байхгүй те. Тэр залуугийн сонголт. Манай найзын сонголт те. Тэгээд одоо сая сүүл би ярьлаа л да. Тэнд одоо нэг 4 жил 5 жил орчим баг болчихоо. Тэгээд ихсэн ямар ч байсан. Тэгээ их нэртэй нөгөө найз охинтойгоо ямар ч байсан. Найз охиноо татаад сөүлд те. Тэгээд найз охиныхон төлбөрийг даагаад сая ярьсан чи ээжтэй байр авч өгсөн гэж юм. Тэгээд найз охиныхон их сургууль сурах төлбөрийн Солонгос сургуулийн төлбөрийн даагаад одоо сая хүүхэдтэй ингэ болж байна. Вау. Тийм. Тэгээд тодорхой хэмжээний бас хоригдлуулсан мөнгөтэй болсон байна. Тэгээ ингээ харахаар манай найзын сонголт зөв байсан тийм. Зөв байгаа байхгүй. Магадгүй ингээ 4-5 жил яг тэр их сургуультай биш бага сургууль дунд сургуультай багшлаад байсан бол одоо эдийн засгийн хувьд шүү те мэдээж. Эдийн засгийн хувьд яг тэгж ээжтэй байр авч өгөө те. Яг ингээ одоо ихнэрээ одоо Солонгост их сургууль мастер хамгаалах болох те. Гих мэдчлэн те. Тэгэхээр яг би энэ санаагаар одоо хүмүүсийг ингээл ажиллаа хаяад гадагшаа яв гэж хэлж байгаа юм биш. Гэтэ яв. Гэхдээ бол ямар нэгэн байдлаар бид нэр хамгийн наад зах нь үнэхээр л одоо нөгөө наад зах нь бид нар хангалтагч хэрэгцээгээ тийм яг үнэхээр хангахаас хангах л одоо нэг байр сонголт бол зөв байгаа байхгүй юу? Тийм. Яг тэр анхдагч хэрэгцээгээд байгаа чинь яг үнэлтэй. Хүн тэгээд ядаж анхдагч хэрэгцээгээ хангацсан байж хүн яг өөрийнхөө одоо passionate team юм хийж үнэхээр аз жаргалтай байна уу гэхээс одоо үнэхээр яг одоо тэр нэг байр сав хоолунд тэгэл одоо тэр хэрэгцээнүүдэд хангаж чадаагүй хүн бол хичнээн өөрийнхөө дуртай ямиг аз жаргалтай яаж хий гэсэн ч гэсэндээ хэцүү байхгүй тий. Би тэгээд нэг зүйлийг ойлгосон. Нэг юм ойлгодог залуу. Юм ойлгосон юм бол яриад байдаг. Би ингэж бодсон. За окей. Монгол ингээл 3 хүний 2 нь баг ядуу ухааны юм яриа л шүү дээ. Гэтэ би үндсэн статистик мэдгүй учраас би судлаа хийж магадгүй. Ер нь бол ядуу гэдэг тийм. Тэгэхээр бид нар нийтээрээ маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Ядуу ч гэсэн тийм. Үнэхээр Солонгос явдаг нь яваад тийм. Тэгээд анхдагч хэрэгцээгээ бүгдээ хангая те. Бүгд одоо орон сууцтай өөрсдийн гэсэн хөрөнгөтэй болоо те. Тэр эцэг их маань биднэрт хөрөнгөө бас өвлүүлэн те. Бид нар одоо өөрсдийнхөө олсон өв хөрөнгөө бас үр хөвгтөд өвлүүлнэ. Тэгэхээр 2-3 үе ингээд хөдөлмөрлөөд ирэхээр өөрсдийн гэсэн капиталтай болж байгаа те. Суур капиталтай болж ийн гэсэн те. Тэр хүүхэд дараагийн одоо миний ач гэдэг ч юм уу те. Одоо юу гэдэг миний хүүхэд гэдэг ч юм уу. Солонгос руу ч юм уу те одоо өөр нэг харь орн руу явж нөгөө нэг байртай болохын тулд гэдэг ч юм уу те хар ажлыг шаардлагагүй болж байгаа хөөхгүй те. Тэгэхээр одоо тэр манай найзын одоо тэр сонголт бол өөрийгөө золиослоод те өөрийгөө золиослоод мөн дээрээс нь тэр сурсан мэдсэн тэр 4 жил одоо тэр заах арга зүйгээ тэр чинь бүх юм нь алдагдчихж байгаа шүү дээ те. Тэрийгэ золиослоод анхдагч хэрэгцээгээ хангаад тэгээ буцаж хурж ирээд амьдралаа ингэж эхлүүлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар үнэхээр сайн хөдөлмөрлөөд ямар ч хамаагүй ажил хийгээд тэр мөнгө олох болцгойц ажил чадвал мэрэгжлэрээ ажиллаа тийм. Боломжоо хайгаад илүү сайн хөгжөөд тэгж ингэж явах юм бол бидний нэг түрүүний ярьсан эдийн засагт ч гэсэн ингэж үзүүлэх нөлөөлөл хүртэл ингэж нэмэгдээд явах юм байна л гэж ойлгоо. Яг энийг энгийн хүмүүс ч гэсэн ойлгодог л та. Би илүү сайн л ойлгосон гэхгүй. Би ч гэсэн энгийн л биш шүү дээ. Энгийн. Манай ч гэсэн л ойлгож байна. Би бас нэрээ ямар их ярьсан. Харин тийм. 48 минут шиг өнгөрцөн шүү дээ. Дис болом яриад хэр нэгэд яач тийм үлээ. Чи юу бодож вэ? Би энэ юу бодчихлаа. Бодчихсон юм мартчихлаа. Энд одоо тэгээд юм хүмүүд одоо буцаж нэгээд байна уу? Та комеди шоу мó хийж байгаа гэсэн үг үү? Яг бид нэг уул нэг ярьсан юм байсан юм аа. Тэгээд одоо ер нь ийм үйл ажиллагаа явуулвал энэ тэнүүгээр энэ юусэн байна? Юусэн бэ?
Юусэн байна. Юу гэсэн ч юм те. Ингэсэн байна. За. Нэгдсэн байна. За. Тэгээд нэг газрууд үйл ажиллагаа явуулах одоо тэдэн үнээс 100 үнээс эхлээд нэг 50 үнээс дээшгээ хүн зохион байгуулах боломжгүй өгцөөс. Тэгээд ингээд багаагаар нэгдээд хэсэгчлэн нэгдсэн. Фейс 1, фейс 2, фейс 3 гэдэг. Тийм. 7 хоног болгоор гэлөө 2-7 хоног болгож байна тийм. 2-7. Тэгээ ямар ч сан комеди шоу хийх боломжтой болсон авч ер нь хүмүүсийн хүлээлтийг харсан чинь хүмүүс бол комеди бол хүлээгээгүй юм байна. Аа. Яг гоо бид нар маань сонсогч нар ч гэсэн бас миний ер нь хамгийн анх комеди их санаа бол би чамд хэлжсэн билүү? Хэлжсэн баха. Хэлжсэн тий. Би комеди яг комедиан болох зорилго бол байгаагүй шүү дээ. Би яг зөвхөн ийм Монголд одоо байгаа шиг тий яг Америкт ийм одоо энэ DC-д одоо DC improve гэдэг ч юм уу ийм өөрийн гэсэн vibe-тай өөрийн гэсэн одоо онцлогтой ийм хүрээлэлтэй Америкчуудын ойлголттой яг тэнд суугаад тэрийг мэдэрч болно л доо. Гэтэ яг Монгол бас нэг community үүсгий байвал бас гоё юм байна гэдэг үүднээс хайсан ч байхгүй л байсан. Тэгэхээр нь окей хэдүүлээ ийм community үүсгийгээ тэгснээ өөрөө гараад одоо ингээ за манайхан гараа яриад эхлэх ч ярихгүй шүү дээ. Ямар ч комедиан хүн тэнд угаасаа байхгүй те. Тэгээ сонирхолтой те 0-оос нь эхэлж байгаа. Тэгэл би өөрөө ярихаас өөр сонголтгүй л байсан л да. Би бол яг тал хувь нь одоо яг ярих сонирхолтой, тал хувь нь уулна үзэх сонирхолтой байсан байхгүй. Тэгээд явсаар хагаад өөрөө комедиан болоод өөрөө одоо ярьж гол хүмүүсийн нэг нь болоод ингээд явцсан л да ер нь. Тэгээ яг ч бас комедиан гэж хэлэхэд бас хэцүү л баг. Тэгээ хин яг комедиан гэдэг нэр цолыг өгөх юм бэ? Ард өмлөө. Ард өмлөө. Тэгээ хин надад өгсөн ихэд. За баярлалаа. Тэгэл комеди ярьж. Тэгсэн чи харин комеди шүү дээ. Тийм, комеди ярьж байл тэгэл комедиан л тийм. Хоол хийж байл тэгэл тоогооч. Хүүхдүүд бол аава. Тэгэд комеди шоу бол хүмүүс яг нэг хийхэд нэг үзэхгүй юм шиг байна тий. Үзэх нөгөө эрсдэлтэй байна. Ер нь би өөрөө ч гэсэн бас хийхэд надад ч гэсэн өөртөө эрсдэлтэй байгаа байхгүй. Хүн болгон хийх хүн эрсдэлтэй, үзэх хүн эрсдэлтэй тий. Бүх юм эрсдэлтэй байхад ингээд хин яг энийг бас хийх вдэ тий. Тэгээд аль талаас нь би яг судалгаа хийсэн чинь яг нь бас цаг нь болоогүй юм байна гэж л үзсэн байгаа. Энэ жил ер нь жил болоодлоо олчих боллоо. Ирэх жил ихэн гэхэд л гайг болж байл те. Гэхдээ харин тийм нэг вакцинаас бүх юм шалтгааллах гэдэг юм л те. Вакцин одоо тэгээд вакцинаар уралдаад байгаа юм шүү баг. Тийм Орос Америкч Орос ч бүр тэгсэн байл ш те. Орос ч бүр нөгөө Америкийн нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дата бааз руу хакертж бүр тэгж вакцины мэдээлэл цуглуулсан идэргээл Англи, Америк гэднэр олон улсын арбитрийн шүүхт өгсөн байл ш Оросыг. Бүрүү. Тий. Гэтэ яг тэр хакерцэн үн яг Оросын яг тэр вакцин хийж байгаа хүн гэж яаж хин мэдхий. Хин батлах юм. Энэ одоо тэгээд тэр газраас зохион байгуулалтаа гэдгийг хин батлах юм. Гэхдээ уусаа Оросын засгийн газар вакцин гаргасан юм чинь. Зоос тийм бай тийм л юм бэ тий. Хакераас худалдаад авцгаах тий. Тий. За надаа өгчөө. Чи дэмий байж хахаар. Гэтэ тэгээд вакцин чинь гарсан ч гэсэндээ ер нь яг хүмүүст хүрх хэмжээний тийм масс продюс хийх аль улс вүлээ. Хятадаас вакцин худалдаж авахын тулд газар нутгийнхаа хэсгийг өгнө гэсэн байсан. Тийм өгнө гэсэн юу хүчээсэн шин. Вакциныг газар нутгаар худалдаж авч байгаа юм. Тий. Хятад гэтээ ер нь вакцина өгтөө энэ ойр хацаа байгаа улсууд гаргацсан юм уу? Улсуудад яг зөв вакцин гаргуул хямдралтаа бүр зээллээр өгнө гэсэн тийм юу гарсан байл шүү дээ. Тийм арталт нь бас тэгээд бас их л мөнгө байдаг баг л та тий. Тэгэл бас нөгөө Билл Гейтс чинь арталт нь байгаа магаа гэл бас нэг хувилдааны онлайн ярилсан тий хүмүүс conspiracy тэгэл ер нь айтайхан л болж ивэл тэгээд арталнаа хинч байсан явж байсан яах вэ мөнгө төгрөгийн төлөө л авч
Тэгээ сүүл рүүгээ баг өөрөө энэ вакцины талаар жоохон судалж бодолт юм аа. Тэр нь өөрөө баг өөрөө оролцохгүй нэтэл оролцохгүй болохгүй юм шиг. Underdog вакцингээ гаргацгаах. Тэр нь витамин С байхгүй. Тэгээ нөгөө яг нөгөө үрэл шиг үрэл шиг пласибо эффект яриадсан тийм. Энийг уувал ер нь бол жилдээ жилээ моохад бас ариун жоохон том үрэл гарсан. За энэ бол нэг 10 жилдээ бол бас даа шүү. Тэгээ нэг ийм юу яагаад гэдэг чинь маркетингийн арга байгаад. Гэхдээ нөгөө ингэж байгаа байхгүй те. За та хэрвээ $6 төлөх юм бол таны одоо энэ машин одоо те энэ одоо нөгөө түрүүлж байгаа машин те. Та одоо нэг ийм $6 төлөх юм бол тий хямдхан тий та $6 төлөх юм бол таны одоо энэ та ямар нэгэн байдлаар энэ түрүүлсэн машиныхаа одоо тий эвдрэл гэмтэл гарах юм бол $800 хүртэл одоо химнэ. Хэрвээ тань дахиад нэг боломжтой хэрвээ тань $20 төлөх юм бол та ямар ч засвар бүр ямар ч асуудал гаргасан бид нэр 100% даа гэж байгаа хөөхтэй. Тэгвэл бүх хүмүүс $20 авч байгаа хөөхтэй. Анхнаасаа зүгээр $20 авах юутайсэн байгаа хөөхтэй. Гэхдээ уртлынх нь юу нь болохоор $6 тий. Нааж ашиглаад байгаа хөөхтэй. Тийм. Хүнийг нэг жоохон түлхсэн тий нэг ингэчэл энэ нь илүү шүү гэдэг. Ер нь нөгөө яг subscription гэдэг үгж хоёр дараалал хэлсэн чаас эцэм. Subscription гэж гэдэг. Яг basic яг тэр гişүнчлэн аягүй хамтхан тэнгуутлаа. Одоо зарим сууг моог яг нэг хүмүүсийн үздэг сууг моогуудын яг нэмээ авч мангар үнэтэй бол явждаг тий. Мэдгүй шин ер нь нэг маркетингийн стратеги тий. Багаар ингэж эхлүүлдэг. Шууд энэ нэг багц танилцуулж гарах хүн ингэж ямар хөнгөх штэ. Ямар сандал 1 сарын үнгүй ирэх гэж аш тий. Тэгснэ банка дансаа холбочингоо шууд автоматар мөнгөний аваач. Салгах ихлэр нөгөө салгах юм нь олддгоо дэвэр тэн дээр энэ хаана байгаа бэ? Тий. Залгасан ч уцаа авч байх. Гүрийгээ шүү. Браавэр зөөтэй. Бүр яг төвчээрийн шалгадаг нас. За энэ хүн бол угаасаа яахгүй байна. Салгах тийм төвчээртэй хүн биш юм байна. Энэ 3 өдөр залгах. За энийг бол яалчгүй салгаж өгнө да. Энэ гай болох юм байна гэдэг. Тэгээд тийм subscription ядаргатай. Бүр нөгөө санаандгүй free trial идэрэж байгаа заримдаа нэг cancel гоо мартаад мөнгө таталчихдээ шүү дээ. Тэнгүүд верстэй араас нь нэхэл ачтай өгчдөг тий. Тий. Гэхдээ Америкчууд айгүй олон хүмүүс тэгээд хайчт юм шиг ба тий. Айгүй л хэрэглээл дээр баг маш илаасан тий. Би бас тэр нэг сүүлд нэг гитартай холбоотой нэг аппликейшн free trial хийсэн мэт $7 байсан байлээ. Би бүр амар олон сар татуулж айл сүлд мэдсэн шин. Тэгээ одоо тэр бол худлаа болчих яах. Тэр одоо тэгээд тэр олон сарыг авахгүй л ахал тэгээд сүүлийн сар маар авах. Хоёлаа нэг аппликейшн хийгээд тэгээд тэгж мөнгө татдаг нэг тийм хийж. $1 гээл тэгэл хүмүүсээс марчих юм билээ. Зүгээр карта холбочих. Сарын $1. Картаал холбочих. Үлдсэний бид хариуцъя гэдэг. Үлдсэн бид нар авчаа. Subscription модель гэдэг бизнесийн модель бас одоо тэгэл бүүн болж байна те. Ялангуяа одоо тэгэл Netflix-ээс хааш тэгэл. Чам тэгээд ойрд одоо энэ Америкт жижигд бас нутаг уцгаж байгаа хүн. Гэтэ болоог үлдээ мэдэн штэ. Цаг хугацаанд болоог хүн. Гэтэ ер нь яг нутаг буцъя гэдэг юм шийдвэр одоо зоримог гаргалаа штэ. Бүр тодорхой гаргалаа штэ. Тэ цаг хугацаатаа гаргалаа. Өмнө нь бол мэдээж буцхан тодорхой байсан тэ. Гэтэ яг бас яг хизээ мэдээ гэдэг нь шүү. Тэгээ ийм юм гаргасны дараагаас яг юу хүн одоо ямар өөрчлөлт гард юм бэ? Асуух юм амар олж асуух юм байна. Нэрв. Нэрв. Би бас тийм шийдвэр гаргах штэ билээ гэж бодсон штэ. Shot 5 хил юм шиг. Big Mac-аас сан гэсэн. Яг нөгөө явна гэсэн тийм одоо сэтгэл зүйтэй болчонгод би ер нь яг явхаас өмнө энэ газраас одоо сурч мэдэх одоо миний ойлгох гэдэг ч юм уу те скол явж үзээгүй газрууд юу байгаа вэ гэдгийг л хамгийн түрүүнд боддtiin. Чи аялаа гэж бодож байна уу? Би харин бодоол байна. Гэтэ яг ганцаараа юу? Одоо тэрийг бас сайн мэдэхгүй л байна. Скол найз нөхдөд. Тэгээд олоолаа гарч. Олоолаагаар бас их үйц те. Шойлоо нэг гоё айлгав.
Гэтэ би бас ингэж бодсон байхгүй. Гэтэ чамаг тэгж бодгоос ч юм. Чамаа ингээд явах гэж байгаа юм чинь энд бөхтөр уул гэдэг нэг бол. Тэрний бэлд очиж нэг сайн хонхоо. Тэг би ингэж бодсон чамаа явахаас өмнө нэг Америкээр нэг хөндлөн гулд те яг очих ийм маршрут гаргаад тэгээд 7 хоногийн ч юм уу 2-7 хоногийн ч юм уу те. За уртаа нэг сарын ч юм уу те. Тэгээ мөнгө төгрөг эртнээ сэв хийж чаад. Тэгээд би нөгөө чамтаа явж юм үзэхээс гадна хоёулаа бас нэг андердог-ийн подкастаа нэг юм бичлэг хийгээд өөртөө ингээд тэрийг архивлаад тэгээд боломж байвал тэрийг бас нэг одоо өөртөөхөө шаналд ингээд оруулаад нөгөө дөршчүүлээ те. Тэгээд ер нь ч гэсэн тэр бичлэг тэр дуу дөрс чинь хоёулынх нь залуу насыг гоё ингээд хатглаад аваад үлдчихэж байгаа айгу гоё юм болно гэж би бодоод байгаа байхгүй. Тийгэж байдлаар гоё тийм тэгээд жоохон андердог аялал бас нэг тэгэл ингээл нэг үнэтэй яагаал те нэг үнэтэй ингээл буудлуудаар яваал байхгүй. Тэгж явах бол тэгж явж чадах юм шиг ярьж байгаа. Нилээн андердог гэдэг бас сонсогчтойгоо магадгүй өөр бас хотод сонсож байгаа сонсогч нар бас гэртээ өрхийг хүсэх хүстэй бас тийм те юмыг ээж мэг гэрийнхэн бас нэг булан дунтуулчуд бас нэг буудлын үн химнэ штэ. Ямар нэгэн байдлаар guide my тийг явах юм билүү те. Дагуулаа доо. Тийм те. Тийм санаа бас надад бас байгаа шүү. Тийм. Тэгэл та. Тэгээ. Хоёлаа нэг подкаст дээр л яг ярьж байгаа та. Хоёлаа нэг ингээ тэгээл гэсэн юм. Яг хийж гинөө. Яг тэр нь яг тодорхой. Гэтэ гоё яг тэгээ ярьж байгаа. Ярих нь л гоё. Conspiracy тийм байдаг гэсэн. Тэгэндээ. Тийм надад тийм санал байгаа шүү нэрээ. Тийм байна. Гоё юм бол гой төхөөрөмжүүд байгаа штэ үгүйс хоёуланд нь. Тэр төхөөрөмжүүдээ аваад мэдлэгтэй байгаад те. Гой үүргэвчүүрээл их сайхан явъя л та. Тэгэл та хоёлоо зүгээр машин зашин гэхгүй шууд өөрөвчтэй айлах. Тэгвэл бүр сонирхолтой баг. Дуу замын машин. Зүгээр гараа өргөж ирэхээ ороо газаалгаж байна. Ирэхээ газаа. Замдаа нөгөө бүр юм автлалтай таарлаж маалтай. Мап зам. Зам байлаа шүү дээ. Мап гэх. Чи тэр Netflix дээр Dark Tourists гэдээ үзсэн үү? Үгүй. Бүр нөгөө аялагч нар чинь бүр advanced төвшөнд хүрээд ирэхээр явах газар нь дуусаад ингээд үзэх адал явдал нь дуусаад ирэхээр бүр ингээд дэлхийн хамгийн одоо аюултай гэсэн газарлууд руу бүр албаар тэгэж аялдаг. Бүр мав завтай иргэний даймаатай газарлуу заяа. Солиотой тийм. Кино шиг юм байна шүү. Тэгж аялдаг тийм бүр хэсэг бүлэг хүмүүс байт юм байна. Ялч үл даас тийм. Ялч үл. Тэгээд кино хийсэн юм уу тийм. Докюментари хийсэн. Тэгээд ер нь яг бас map за бас dark охин ч бас сайшин тий. Тиймэрхүү adventures тий. Би бас ингэж бодсоох. Тэгээд за би тэгж бодлоо за яг чамтай ингээ хоёулаа ингээ хамт андердог аялье. Тэгээд би бас нэлээд төсөөлж үзэхгүй юу. За тэгэхээр ер нь хүн хамгийн эхлээд аялалд гарахын өмнө яг том хотууд болон том газрууд гэл яриад идэв ч тий. Яг хүний нэг аялал хийдэг хүмүүсийн нэг маршрут гараад ирдэг тий. Яг тэрнээс жоохон зөрмөөр юм шиг санагдсан надаа. Яг мэдээж тэн дээр хаас хараа явах байлаа. Мен чин Texas явсан шүү дээ. Texas-ний Waco хотод бүр яг юм аллагдмал. Мен чи яг тэнд байсан. Хамгуул хийсэд бүр цахилгаан хөрөөд алуурчин баг гарч ирсэн бөхөө тэнд. Би нэрээ Texas залгаж байна. Би яг гоё гадруудаар нь яваад тэгээ занцгүй газар. Үнэхээр би ойлгосон Texas нэр ойлгоцсон. Минээс нэг ойлгох юм байхгүй шүү. Би нэг өмнө бүр нөгөө Dakota, South Dakota, Makot бүр нөгөө Wyoming гэдэг бүр хойд хэсгийн хөдөө фарм мармтэй. Үнээс яах болж байгаа. Гэхдээ харин болж байна харин. Тэгээ хоёлоо бас нэг ингэж гаргаад. Скол ямар ч тийм маршрут шууд гараа явшаа. Зүгээр харсан зүгээргүй явсан шээ. Далаа тулаан ах гэдэг. Гарнаа. Энд бодлоо. Үүнээс цааш газар үгүй. Энд бодлоо. Далайн усаар магнанда хөргчгээд. Жохон амсаж үзээд. Шарваг байна. Тэгж явал нэрээ бас сонирхолтой тий. Ер нь яг нэг юм typical босс аялал ер нь бас гой санагдаад байгаа. Харин тийм. Яг нэг хүмүүсийн явдаг газрууд ихээсээ илүүтэйгэр тий.
Гэтэ яг зарим газар очиж үзэхээс өмнө мэдээлэл авахгүй бол нэг газар гоё газар очив юугаар хийдэг. Яг ямар газар гэдгийг мэдэхгүй ингээ яваад идэв те. Энэ юу газар юм бэ? Ер нь гэхдээ газар шүү дээ. Ер нь гэхдээ аялал хийж байхад бол тухайн газрын яг соёл, түүх одоо түүхэн одоо ач холбогдол гэдэг юм аа. Тэднийг ингээд судалж мэдээд аялаад очихоор илүү их юм ач холбогдолтой байж гоё үн цэнтэй санагддаг. Тэгэхгүй одоо жишээлбэл өвдөг чинь одоо Ромд очичингуудлаа гладиаторын театр нь одоо яг гладиаторын театр гэдэг мэдж байгаа ч гэсэндээ тий. Яг тэрнтэй холбоотой яг хизээ баригдчихсэн яагаад тэр нурцсан гэдэг ч юм уу тий. Тэр болгоныг мэдж байгаад очиод үзэх юм бол вау нэр энэ чиг ийм биш тий гэл үзэн штэ. Тэгэхгүй зүгээр очиод юу ч мэдэхгүй хүн бол за нэг ийм театр байдаг. Нэг юм шавар тагцлаа хэлсэн штэ. Ингээл нэг юм эвдэрсэн. Ингээл болоо штэ тий. Тэгэхээр чи яг нэг үн цэнтэй байдал нь бас айгу доогуур байгаа юм л та тий. Тийм яг аял хийхэд тий. Тэгэхээр би бас яг ийш тийшээ явахдаа бас тэр газар нь яаж исэн гэд тэдний бас илүү яах гэж оролддог л та. Тэгээ хамт явж байгаа хүмүүстэй энэ дэгдэг гэсэн тэр дэгдэг гэсэн гэж тийм гоё зураг мураг авахулах ч гэсэн хаана яд зураг авахулаа мэдэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Ер нь бол миний нэг одоо зориг мөрөөдөл гэх юм нэг байд. За одоо за. Би бол штэ те би нэг 45 нас хүрэхдээ дэлхийн нэг 100 орноор ингээд аялцсан байна да гэж өөртөө зориг тавьсан. 100 орн уу тий. Одоо хэдэн орн юм байгаа лээ? Одоо нэг 10 орч. Гой болж штэ 11 нь бас явцсан л штэ. Тий. Явах юм байна агш. Явж Европоор госчул тэгэл баг нийлээ. Тойрол зөв ингээл нэг машинаар нэг 2 цаг явал болчих тий. Европоор бас явах удахгүй бас явах тийм зорилго бас байгаа. Гой явах хэрэгтэй. Явна. Би ч явна. Монголд очиод. Тэгэл шууд Европ явах уу? Ойлол. Цүнхөө өрцөөж. Цүнхөө өрөөд гоё л доо. Гоё. Гоё шүү. Явцсан юм биш. Хойлоо тэр түрүү нөгөө подкаст гэд ярьжсэн дэр подкастаа хойлоо нэг видео болгох гээл нэг богино подкаст нэмэх гээл нэг юм арай нэг жоохон солонгоруулах юм бас юм байна те. Одоо зөвхөн видеоч биш ер нь ингээд нэг арай нэг өөр нэг жоохон болон өдр нэмдэг ч юм уу те. Өнөөдөр манчин нэг юм бодчихсон чамд хэлэх мартсан шүү дээ. Одоо хэлчихье. Тэгтээ энэ зүгээр миний нэг хизээ хэлээ би нэг ийм байвал сони юм болоог бодсоохгүй. Тэгээ би нэг подкаст сонсож явж байгаад тэгсэн чинь яг Америкт хүмүүс Америкийн далбаа малбаатай холбоотой жил нэг тийм сонсч байсан байхгүй. Тэгээд Америкт хүмүүс ингээд далбаад одоо яаж одоо ашигладаг гэдэг ч юм уу те. Тэгмэд би Монголд бид нар яадаг вэ гэж бодсон чинь нэг наадам маань ингээд машиндаа яаж магаал явдаг те. Ер нь Америкт бол ингээд далбаа гэдэг бол нэг юм амир яг Монголч гэсэн тийм л. Гэхдээ Америкт тийм бүр илүү юм ач холбогдлолтойгоор авч үзээд идэг юм шиг санагддаг байхгүй надад. Тэгээд яг та далбаанд биш л те. Тэгээ би зүгээр ингээд бодсон чинь ингээд Монголтой харьцуулж үзсэн чинь ингээд подкастн дээр нэг хідэн дугаарн дээр нэг ч юм ингээд Америкт хүмүүс ийм имийг тэгж ашигладаг. Эсвэл Америкт ийм үзэл санааг одоо чухалчилж авч үздэг. Энийг Монголд харин яадаг бол гэж юм. Америк Монгол хоёрыг ингэж харьцуулсан подкаст хийвэл сонирхолтой юм санагдсан байхгүй. Подкастын төгсгөл тустай юу? Тустай. Тэгээ нэг дугаар дээр дан гэж ярьдаг ч юм уу те. Одоо Америкт хүмүүс номыг яаж уншдаг? Монголд хүмүүс номыг яаж уншдаг? Монголд хүмүүс номыг яагаад уншдаг вэ гэхэд шал өөр гарч байна. Нэг тийм санаа төрж исэн. Гэхдээ ер нь зүгээр би бас ингэж бодоол онсөл үед нэг подкаст яг ингээл нэг дугаар дээр за яг ийм сэдвүүгээл ярьдаг хүмүүс ч гэсэн ингээл хүлээлтэн тодорхой хийдэг юм ч гэсэн тодорхой ороод нэг сэдвийг харлаа. За өнөөдөр юм мухар сүсгийн талаар ярих юм байна. Ороод сонслоо. За окей болцдог те. Тэгжсэн давхар нэг ингээд нэг за сарын дараа эсвэл хэдэн 7 өдрийн дараа одоо подкастн дээр нэг ийм одоо юу гэдэг чинь хүний нам тэр бол тэгтээ жоохон яваагүй. Ямар нэгэн байдлаар нэг ийм жоохон шинэлэг юм туршиж үзэх хэрэгтэй. Туршиж үзэх яг үнэн тийм. Тэ. Салхи агаар салхийг
подкастандаас оруулж явах хэрэгтэй л те. Нэг юмд баригдана гэдэг бол бас нэг тийм зөв зүйл биш шүү дээ. Хүн нэг газараа зогсно гэдэг. Гэхдээ хоёулын зогсож байгаа газар бол энэ нэлээ давгүй газар. Тэгээ эндээсээ салаална гэдэг ч юм гоё байхгүй. Тий. Тэгэхээр бас тиймэрхүү юм бас бодоол байгаа тий. Болж штэ. Би бол дэмжин хийж л үзэл хэрэгтэй. Ер нь алдаа тэр нь хамгийн том алдаа байсан ч гэсэн би бол тэр алдааг бол мэдчихсэн ч гэсэн оруулна л гэж боддог шүү. Ер нь алдаа ч гэсэн өөрөө бас гоё сонирхолтой шүү. Тэгтээ бас хит их алдчихвал бүх сонсогчтой алдаж болохгүй л тий. Бас тэр бас арай чанга алдаа болно тий. Бүх сонсогч нар алдаа хийчихсэн. Болохгүй л тий нэрээ. Тийм алдаач бас чангал ахалтай. Яаж тийм алдаа юу хийх гээд байдаг. Болгүй шүү. Тийм байна. Тэгээ бас энэ сүүлийн үед ер нь интернетээр одоо ер нь карьер босгох талаар бас жоохон судлаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө карьерийг. Тэг ер нь. Одоо карьераа босгоод ингэ явсан ч гэсэндээ хизээч яг ингэ нэг газар хадаатай ингэж. Гэхдээ яг одоо интернетээр ихээр одоо интернет маркетинг хийдэг одоо програм бичдэг эдэр юу ч байж болно л доо. Гэтэ ер нь ингээд нэг миний одоо амьдралын энэ карьерийн одоо нэг ажлын хэв маяг ер нь ирээдүйд одоо бидний одоо ажиллаж байгаа хэв маяг одоо онлайн руу яаж ер нь оруулмаар юм гэдэг ч юм уу те. Ер нь ингээд нэг газараа ингээд хадагдаад ингээд байнга нэг газараа байдаг хүн баймарг байхгүй ер нь. Одоо нэг чи яс тийм байхыг хүсэхгүй те. Тий. Дуртай үедээ одоо ийш тийшээ явцдаг ч юм уу. Тэгвэл одоо ингээд компьютерт байгаа гэдэг ч юм уу те. Ингээд нэг ажил төрлөө зохицуулаад явж чаддаг баймар байхгүй ер нь ирээдүйд. Тэр нь ирээдүйд яаж тиймэрхүү болох уу те. Одоо тэгэл ялангуяа цаг хугацаа одоо бидний ингээл өвчмөвч өдр гараал те. Хүмүүс тэгэл гэр орноосоо ажиллаж чинь тэгэл ер нь ирээдүйд энэ гэр орноосоо ажиллах remote working гэдэг юм чи ер нь нэг ирээдүйн нэг юм чиг хандлага болох гэдэг шүү дээ тий. Одоо Google чинь гэхэд чинь бүр дараа жилийн бүр сүүл хүртэл ингээд ажилчтай байгаа ингээд гэрээсээ ч биш тий одоо ингээд холоос ажиллуулах гад ятсан байлээ. Тэгсэн тэр хүмүүс чинь тэгж ажиллаж болох хүмүүс л тий. Одоо тэгтээ хамгийн амар нь одоо яг багш нар оюутнуудаа ингээд алсаас хичээл заана гэдэг ямар хэцүү зүйл болохыг би төсөөлөд байгаа байхгүй юу? Одоо Монголд бол яг айгүй хэцүү байхгүй те нэг тийм одоо алсын зэн сургалт нь тогтоогүй учраас тий. Тийм шүү дээ. Америкт бол одоо тэгээд төлөвлөгөө гаргаагүйсэн баг. Онлайн сургалт гэдэг бол тэгэл нэг сургалтын хэлбэр болцсон шүү дээ тий. Ус анханасаа л байсан тийм сургуулийн нэг онлайн угаасаа байсан шүү дээ. Турш. Гэтэ манай зарим их сургуулиуд онлайны юу энэ сая юу гарахаас өмнө туршаад явж исэн юм очиж байгаа л та тийм. За яг тэгээд anyway те аль нь ч байсан болох л байлгүй. Тийм. Ер нь тэгээд онлайнаар зүгээр ингэж юу одоо надад ингээл нэг онлайн бизнес хийх гэдэг юм биш л те тэгтээ. Гэтэ ер нь одоо бизнес хийсэн ч гэсэндээ яг онлайнаар хийж болох байсан. Болох үз гэж онлайн дээр түшгэлсэн юм уу? Онлайн дээр түшгэлсэн байгаа албагүй л дээ. Та тийм ээ ер нь онлайн дээр суурилсан те. Чи тэгээд ямар чамд бизнес ямар санаа байгаа юм санаа? Гэхдээ миний хэлээд байгаа санаа болохоор надад одоо яг бизнес хийх тийм санаа ингээл бизнес план бичээд байгаа юм биш л дээ. Тэгээд зүгээр ер нь ингээд онлайнаар ингэж хүн яаж ажилдаг гэдгийг л сураад байгаа байхгүй юу? Ер нь бол чи сураад байгаа юм уу? Тий. Би яг ойлгохгүй яг сонсогчтой судлаа гэдэг гэрчмөргөө. Чи зүгээр яг онлайнаар хүмүүс яаж ажилдгийг чи сураад байгаа юм. Ер нь тийм. Ойлгоод байгаа юм. Ойлгоод байна. Тэгэхээр энэ ойлгож байгаа чамд ямар ашигтай? Онлайнаар ажиллахад ашигтай л байхгүй юу? Чи онлайнаар ажиллахад ашигтай байна гэж юу? За. Тийм шүү. Тийм байна. Тийм ээ. Тийм яг л тэр удахгүй бид нар бас онлайнаар ажиллаж магадгүй гэдэг үднэс те. Гэхдээ магадгүй ш ер нь миний бодож байгаагаар болохоор ер нь ингээд ирээдүйн нэг
20 жил гэхэд ер нь ингээд бүх юм л одоо автоматчлагдаж шүү дээ. Бүх юм химэл оюун ухаан дээр суурилж байна. За юу өгөө нэг 10 жил их наашин тий. Тэгтээ Elon Musk ер нь химэл оюун ухааныг хөгжүүлэхийг бол эсрүүцсэн юм биш үү? Elon Musk уу? Elon Musk Яг уу хөгжүүлэхийг эсрүүцдэг ч яг уу ер нь яг уу аюултай хит хөгжүүлэх юм бол яг уу consequence байгаа гэдгийг л анхааруулдаг л та тий. Бас тийм ээ эсэргүүцэх нь ч бас ашиг тийм амар өөрөө технологийн хүн байс тий. Технологийн хөгжлийг бас эсэргүүцэх нь ашиг тийм буруу хэлж байна тий. Шалгасан. Тийм. Химэл оюун ухаан гэдэг нэг зүйл байгаа даа тийм. Анх бас сонсоход эвгүй байдгүйс одоо бол бас их ойрхон байна шүү тий. Ер нь яг одоо нөгөө дээр үед ингээл нэг роботнууд хүн төрлөختнийг эзлэн тэргэл нэг тийм хайдас аяг байдаг байсан шүү дээ. Тийм. Одоо ч гэсэн байдаг тийм. Одоорсон байна. Роботнууд ингээд хүмүүсээс ухаантай болчвол яах вэ гэж ярьдэн шүү дээ. Тэр яг роботнууд хүмүүсээс оюун ухаантай илүү болох бишээ химэл оюун ухаан нь хүнээс илүү ухаантай болох гэдэг байгаа байхгүй тийм. Тэгээд тэр чинь компьютерийг ажилуулж байгаа юм чи яг тэр химэл оюун ухаан байгаа байхгүй тийм. Тэр яг одоо хүний одоо байнгын одоо кодчлол хэрэггүйгээр тэр өөрийгөө ингээ апдейтлаад өөрийгөө суралцаад явж гин гэдэг чинь яг ингээ сонсонгууд гэхдээ Elon Musk хэлсэн хэлэв ер нь нэг тийм аюултай байна тийм. Хэдэн сая өгөгдлөөс одоо хэдэн сая ч биш л хэдэн тера гэдэг ч юм уу тийм. Тэрбум одоо өгөгдлөөс шийдвэрийг гаргадаг болж ийн гэсэн үг байхгүй тийм. Одоо магадгүй түрүүн хоёлоо нэг подкастн дээр ярьж байгаа хүн төрөлхтний бүхий л одоо танин мэдхгүй тэр сорсууд бүгд database болж одоо оюун ухаан химэл оюун ухаан дээр суйрлагдаад нэгсээ тэрийг нь уншиж одоо хууль мойл дүрм одоо бүх төрлийн юм орно шүү дээ тийм. Хүн төрөлхтний зохиосон ном судар одоо юу гэдэг санаа оноо тэдрийг бүгд ороод тэгээ тэндээсээ одоо шийдвэр гаргадаг. Тэрнээсээ ямар нэгэн байдлаар тэр нь автоматар одоо өөрөө одоо хөдөлдөг шийдвэр гаргадаг болоод болчих юм бол тэгээ бид нар тэрийг амьдралдаа одоо тэрнийгээ дагаж явдаг байх юм бол одоо бид нар нэг юм farming яг амтнгаас ямар ч ялгаагүй болох гол юм л. Технологитой бид нар өөрөө өөрсдийгөө технологийн боол болгож л байгаа асуудал юм л да. За яг тэгээд яг тийм болох л юм шиг л санагддаг ш надаа яг нэг тийм болох нь ер нь ирээдүйн болох одоо бидний яг энэ явж байгаа зүг бол ер нь яг нэг тийм юм болохын төлөө л хичээгээд байгаа юм шиг тий. Бараг тэр нь илүү хүн төрөлхтөнг илүү одоо инх тайван юу гэдэг чинь тий илүү одоо энэ бидний тархинд биднээс одоо яг надаас илүү ухаантай надаас илүү одоо тий одоо юу гэдэг чинь тий үнэн ч гэдэг ч юм уу тий надаас илүү зүйл намайг удирдахыг бид нар ингэ зөвшөөрөөд идэх байхгүй хүний яг өөрийнх нь байгалийн одоо инстинкттэй нэг амт нэг альфагаа дагаж явдаг шиг тий одоо чонон сүрэг гэл альфагаа дагаж явдагтай адилхан хүн ч гэсэн яг тийм амтналэг тийм инстинкт байгаа. Тэр инстинктээрээ бид нэр алийг яг энийг дагах уу яаж чадсан одоо хүнээс илүү ухаан оюун ухааныг дагавал бид нар тэр чинь дагаад явахаас өөр сонголтгүй байхгүй тий. Яаж ч зэн хүний ухаанаар энэ сонголт нь үнэхээр зөв юм байна гэдгийг тэр химэл оюун ухаан тэр баримт тотлогоог биднэрт үзүүлэх юм бол үгүй одоо тэгэл зөвл юм байна шүү дээ гэл дагаж явахаас өөр аргагүй болчих жоохгүй тий. Тийм. Тийм л юм. Юм байгаа юм. За тэгээд бас буу алсан чинь нэлээд цаг хурдан өнгөрсөн шүү дээ. Цаг 17 минут болсон. За тэгээд Вашингтон DC хотод намар цаг юу найсан юу? Хашийн явж байгаа. 2-3 навч дээрээс унжилээ шүү. Яг тэгэл 8 сарын төгсгөл бас арай болоогүй байна. 8 сар ч болоогүй багч. 9 сар гэлтэй. 9 сар 10 сар тийш дээ нэрэ. Чин төрсөө төр эзэлээ. 12 сар шүү дээ. 12 сар. 9 сар 10 сар гээ нэг. 9 сар 10 сар гээл 11 сар болдог. Юу яригчсан? Нэрээ бас тийш үү? Тийм биш. Намар цаг тэгэл ер нь гэхдээ нэг 9 10 11 сард аюу гоё ихтэй цаг. Пүүл орохгүй байсараад бүр дуслаа шүү. Энэ зарим газрууд онхон шүү. Танаа байрны пүүлч нэгтсэн л дээ. Тэр ярьсан. Үнэхээр хамжихгүй байна.
Тэгээ манай байрны жим бас нэг зоохгүй. Тэгээ 5 цаг гэдэг би чинь ажил тараад гэртээ ирэхэд нь 5 цаг болж юм чи. Тий. Яг фул бол гэхдээ бас 6 8 фул үстэй өгшөө. Фул манай фул маань фул байгаа. Ууга застдаг. Фулээ анда. Фул биллард гэж байдаг шүү дээ. За тэр яг гоё фул мэрл байна да. Би бас ер нь жимд явмаар санагдал. Гэтэ одоо явж болох уугүй гэдэг дээр эргэлзээд байна л та. Тэр газар очиж. Үгүй яг нөгөө яг тэр газар очиод тэр татгшоогоо ороход л асуудал байхгүй. Яг орчлоо гэхэд одоо тэгэл хүн чинь нэгэл хүс ингээл одоо нөгөө агаар туслын замаар вирус гэдэл тэр асуудал байна. 4 сая болж хүн Америк тэглэн шүү дээ. Айхтар юм ба тий. Гэтэ яг 4 сая дээр ерөөсөө анх нэг яг сая болохт нь айгу ингээд амар санагдчихсан. 4 сая болсон чинь тэгээд таад болсон тий. 1 сая 2 сая 3 сая 4 сая ямар ялгаатай. Сая руу ороод ирэхээр гайхаа байлаа. Тэгээд нэг хэсэг угаасаа амар болж байхад чинь өдөрт 30-40 мянган кейс нэмэгдэж байхад хүмүүс чинь бүр пүү па гэл баг л одоо ингээд апокалипс боллоо гэлээсэн чинь одоо чинь гэл 60-70 мянган зэн гэл те 100 мянга утахгүй болох гэдэг юм шүү. Тэгээд одоо энэ их сүүл рүүгээ тэгээд энэ болгонд нь реакцлсаар гад сүүл рүүгээ жоохон ядард юм байна. Реакцлах тийм чадвар. За тэгэл яах вэ? Тэгэл байжлаа. Дандаа яана 60 70 мянга нэмэгдээд байна. Энд чи яг л юу шиг хувцаа шиг. Хувцаа байсан бол гоё. Сонин реакц өгч байгаа. Баярч байл. Хувцаан дээр бас бит хоёр бас хувцаа авсан тий. Таны яриад гисэн шүү дээ. Миний хувцаа би нэг Uber-ийн хувцаа авсан юм аа. Тэгсэн чинь жоохон үнэтэд навчиж чинь одоо үнэн буурж байна. Гэтэ яг явандаа мэдээж сайн хувцаа л та. Одоо жилийн дараа гэдэг ч юм уу эсвэл өсгөл хувцаа л та. Одоо нэг буураагүй. $32 авсан. Нэг ширхэг. Тэгсэн чинь $30 болсон байна. Унаад доо. Тий унаад. Тиймэрхүү сонтой л байна. За тэгээд энэхүү дугаарыг ерөнхийдөө ингэсгээд өндөрлөе да тий. За тэгээд энэхүү дугаар дээр манай Nara Construction компани битэрэг бас мөн ивент итгэж байгаа тий. Тэгээд барилгын дотоод заслын үйлчлэгээ явуулдаг компани байгаа. Тэгээд та бүхэн бас Америкт шүү тий. Барилгын дотоод заслын шаардлага гарах юм бол манай подкаст руу холбоорой. Тэгээд бит хоёр холбож өгнө. За тэгээд Nara Construction-ын баярлалаа. Тэгээд би бас Монголд очиод гинт орж. Бас янз бүрийн гоё байшин эднэр бас үзээд байгаа. Тэгээд очиод шууд амар ахгүй л дээ. Тэр нь гоё байшин бариулах ч юм уу нэг гоё. Яг ч юм нэг Америкт ингээд жоохон амьдраад яг юм байшинд амьдрах соёлыг илүү их ингээ харсан болоод ч тэр нэг орон сууцнд амьдрын гэдэг нэг тийм яг болно л да тий. Гэтэ яг ийм байшинд амьдруул яг нэг гэр бүл илүү юм private байгаа байхгүй тий. Энэ ханны цаана ингээд нэг өөр ингээд нэг хүмүүс байгаа гэдгийг мэдээд ингээд харна тийм жоохон юу ч юм шиг. Тэрний оронд хашаатай тэгээд яа гадаа гарсан ч гэсэн өөрсдөө чинь талбай байна гэж шүү. Тий. Өөрсдөө чинь газар тий. Өөрсдөө. Чинь нэг бас нэг хүн чинь бас хувийн өмчтөө байна гэдэг чинь. Америкчууд тэгэл амар хувийн өмчөнд нь жоохон ингээл машин чинь жоохон ойртуулж байгаа. It's my property гэл. Амар сүртээтэй гэсэн. Буу авч гарч иж. Цагдаа магдаа дуудаа шүүж чах шиг тий. Гин бүр нэг амар бүр яаж ч ихлий бүр хүн бүр автирч гаргаж ирээг байх чинь баг тий. Айгу төвхтэй бас тэгдэг хүмүүс тэг. Тэр нь бас тэднэрт амар тийм капитал дэв шиг тий. Сүртээ яагаад ч ухад гин гарч хүн гараад ирсэн гараад хэлээ өөрийнхөө энэ үгүй. Хэлгээр хадгалчихсан. Буу хаана гэж буу яваад өглөө. Чинчаах. Сүүлийн 1 жил энийг хэлсэнгүй хин нэг нь миний property халтаач. Бардэж хүсдэг байх. Хинч халддаг бай. Хаалгаа ер нь төгжих шаардлагагүй. Тийм байранд хаусанд
Одоо юу гэх байшинд тийм байшин. Яг өндөр нэг хатаас амар дэмжиж бас том одоо фэнси байх албагүй л дээ. Гэтэ Улаанбаатар тоо. Тэгээ Улаанбаатар дээр орхон. Төв аймагт үү? Биш Төв аймаг ч байсан шин. Нөгөө юу тэр чинь гэтээ юу болчихно үстэй нөгөө нэг цуслангийн байшин болчихгүй. Тийм цуслангийн байшин маягийн. Гэтээ өвлөн тэндээ өвлөн бас та орж амьдэрдэг үү? Тий. Юу н гэтээ хүмүүс тэгж амьдэрдэг юм шүү. Хан тий. Улаанбаатарт. Тэгмээр байна. Тэг ёо. Тэхүү. За хоёлоо подкастаа тэгээд энд хүргээд. За тэгээд энэ хүртэл сонссон бол манай яг Underdog сонсч бүтээр ч яг л манай Underdog сонсогч нар л энэ хүртэл сонсноо ер нь л тий. Хоёлоо үнэн 50 ингээд бүтээр нөгөө бөөдөн дээр суудсан байгаа байхгүй. Тэгээ урдаа нэг юм жижигхэн ширээн дээр хоёулаа хөл мөлөө гаргаад тавьсан. Толгоо молгоогоор бөөдөн дээр наалтсан. Тэгснээр сая нэг харсан чинь Underdog сонсогч байгаа байхгүй гэснээр толгоогоо унжуулж мэлчээ. Үнэн залхуу дугаар хийж идэгсэн. Гэтэ гоё наа. Тэгээ энэ дугаар хүртэл биш энэ подкаст хүртэл сонссонд баярлалаа. Хэрвээ та яг одоо манай подкастыг анх удаа сонссон бол манай подкастын хэлбэр бас жоохон өөр үүдэг байгаа. Тэгэхэд танин мэдхгүй нэг сэдв авч ярьдаг. Энэ дугаар дээр бол өмнөх нэг дугаартай адил travel гэдэг дугаартай адилхан. Тэгэхээр сэдвийнхаа нэг уншсан мэдээлэл хоорондоо ярилцж байгаад жоохон хангалтгүй юм шиг санагдаад тэгээд хайртай сонсогчдоо бас хангалтгүй мэдээлэл өгч өөрсдийгөө ч гэсэн бас тийг зоогоод яхаа өвчтөд нэг болцсных юм чөлөөтэй дугаар хийлээ. Тэгээд бүтээрс 10 жил мэл инэтэр гэсэн бас хувийнхаа мэдээллээс жоохон орууллаа тий. Тэгээд бас миний бас уур хүрээд идэм л да. Юу уурлаа юм чи. Гинт орж. Мөрөөд зорилго ярьж байсан гинт уур. Хүмүүсийн анхаарлыг татах стратеги. Яг би нөгөө нэг өмнө нэг битэрт яг нэг маш чухал ингээд сэдв сонгож авчаад тэгээ тэрнтэйгээ холбоотой мэдээлэл өөрснөө сайн цуглуулах гол нь сайн мэдэхгүй юм сонгож авчаад тэгээд тэрнтэйгээ холбоотой судалгаагаа маш муу хийсэн ийм дугаар бас ганц хоёр байдаг хөө. Одоо жишээлбэл тэр мансууруулах бодистой холбоотой drug гэдэг дугаарыг би одоо ингэ сонсоод юу ярьчдаг байхгүй бүр юу ярьдгийг бэ. Яг үнэндээ амар мэдхгүй юм хүн ингэж мэддэг юм шиг ингэж хичээгээд ярихыг сонсох бүр ингэж амар хэцүү зовчтой шүү дээ. Тэгээд янгууд ерөнхийдөө одоо ингэж бас сэдв сонгож авахд тэр үнэхээр одоо их судалгаа шаардаагүй. Яг л тэрэндээ ингэж 100% ингэж одоо мэдээлэл уншиж тэрэндээ одоо сонсогч нарыгаа хөндлөж тий. Яг хүн чинь мэдээлэл авъя гэж цагаа гаргаад сонсож явахт нөөдөөс нь үнэн худлаа мэдхгүй баталгаа өөрөө ч сайн мэдхгүй юм байж нэг юм шиг байна гэж сонссон гэж Facebook-ийн мэдээлэл уншсан юм шиг. Тэгэхээр тэр мансууруулах бодис чи амар одоо нийгэмд нэлээд ингэж подкаст хинт сонсох байх шээ энэс хойш тулгамдж байгаа юмэг тэгж хариуцлахгүй ярьсандаа би бас жоохон сэтгэл дундуур байдаг. Гэтэ хамгийн гол нь хүн яг өөрийнхөө шийдэгчдэг те яг манай ингэ сонсогч нар бол энэ drag гэдэг сэдв ч муу айн 100 гэж бичээл ууралж муурлаад байгаа юм бол байхгүй шүү дээ те. Гэтэл яг хүн яг өөрийгөө ингэ шийдэж байгаа хөөх та энэ би яг юу хийчих вэ гэж байгаа шиг те. Шитэн тусаацсан. Шалда. Биш. Тийм. Тэгээд бүтээр бас яг тийм баг шүү. Тийм сая тэгээд яг бүтээр нөгөө сэдвээ сонгоцсон байж байгаа. Тэгээд яг хоо жоохон уншсан л та. Тэгээд бас яг нэг хүнд хүргээд ярихад бэлэн бас биш байна тий. Тэр чи яг сэдвээ уншиж чи хоёулаа уулзаад яг уншсан алсан мэдээллүүдээ хоорондоо ярилцаад наадах чи юм блэ наадах чин тэгвэл энэ дээр ингэж гарч ирсэн гэдэг яг жоохон эмх зэгцлээд тэгээд ярьдаг байх шүү дээ тий. Тэгээд тийм байна. Тэгээд дараагийнхын дугаар дээр бол мэдээж үндсэн форматаар явна. Тэгээд гоё сэдвтэй холбоотой сонирхолтой фактууд өөрснийхөө бодлыг ярилцаад явна. Тэгээд тийм чи миний өгсөн номыг уншиж байгаа юм уу? Уншиж байгаа шүү дээ. Уншсан шүү дээ. Дууссан. Бараг л дууссан. Дайраа дууссан бол. Гоё нөө. Гоё. Чамд ер нь хэр таалагдсан? Надад амар таалагдсан. Би яг нөгөө тэр чинь ер нь бол яг нөгөө нэг Америкийн одоо үүсгэн байгуулагч
одоо нөгөө хэдэн хүмүүс байдэн шүү дээ. Рокфеллер мэлэр юм уу гэдэг. Яг нэг аж үйлдвэржилт гээл те. Ерөөс яг л тэр л юм байл шүү дээ. Тэг ер нь бол яг одоо философи талаасаа яг тэр одоо бизнес үйлдвэрлэл явуулж байгаа талаасаа яаж хүмүүсийн хоорондын харилцаа энэ гэдэг надад бол бас сонирхолтой байгаа. Нилээ авах юмтай гоё ном юм шиг бас санагдсан. Би тэгтээ арай дуусаагаа үнэллээ тий. Тэгээд тийм байна. Тий. За. Тэгээд энэ дугаараа ингээ өндөрлөө. Тэгээд энэ хүртэл сайхан суулгасанд баярлалаа. За тэгээд өөрийгөө хэлээд өндөрлөө тий. Дараагийн дугаараараа эх 7 хоногт эргүү уулзцай залуусаа. Тэгээд бүгдээрээ Underdogs бас болоорой гэж уриалдаг байгаа тий. Тэгээд одоо Америкт Солонгостэй магадгүй та хилийн чандтай улс орн руугаа орж чадахгүй тий. Ийм гацчихсан тий. Улсын онцгой комисс хүртэл хүлээж авахгүй. Эх орн ч таныг хүлээж авахгүй бол манай подкаст бол таныг бол чих тавин. Гэтэ тэр хүлээж авахгүй байгаа гэдэг тэр над би болохоор хүмүүсээс амар эсрэг байр суурь байдаг ш. Хүлээж яг чадлаараа л аваад байгаа л гэж боддог ш би. Тэгэл яг гоцсон хүлцгүй байгаа capacity одоо байгаа одоо тэр багтаамж юмдаа л нөгөө хүмүүс хүлээж авах боломжтой гэж юм. Боломжтой л тохируулаад авч байгаа болохоос ер нь бол тэр бол үнэн. Гэхдээ тэрнээс илүү боломжийг хүмүүс хүлээж байгаа л та хүсээ. Тэр хүлээж байгаа хүлээлтэнд хүмүүс хүрэхгүй байгаа болохоор хүмүүс айгүй бухимдалтай байгаа л гэж. Би бас өнөөдрөөс жоохон бухимдаж нэг бичлэг шеэрлсэн байдаг. Яг л нөгөө бид нар тийм хэмжээний тусламж ч юм уу, тийм хэмжээний мөнгө хандив ч юм уу орсон бахад тэрийг цалин яг орцсон яг баталгаад юм уу тэр нэг. Тэгэл авсан л юм байл шүү. Тэрийг өөрснөө ч гэсэн бүр яг бид нар авсан гэж хэлсэн юм. Тэгэл тэгсэн шүү дээ. Тэгээд тэр Icon гэдэг юу лээ мэдээллийн сайт энэ дээр тэр улсаас тэдэн сая төгрөгийн хандив хүлээж авлаа гэл авлаа л гэсэн бол тэгэл авлаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэл эрүүл мэндийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл тэгэл нийтдээ 840 тэрбум төгрөг. Яг би нэг муулмааргүй л байна л да. Яг би ер нь бол нэлээд төвчээртэй хүлээе л гэж бодож байгаа. Яг тэр бид нар чинь бас нэг би ч нэг төрийн байгууллагад ажиллаа үзсэн учраас нэг юмыг яг ингээд юм хийх чинь бас тийм амар бас мэдээж байдгүй байхгүй тий. Тийм учраас шууд юу дайраал бас тий ингээд ээж болохгүй. Улс гэдэг чинь том механизм хөдөлж байгаа. Тэр том механизм чинь тийм хурдтай бас хөдлөхгүй тий. Гэхдээ хүмүүсийн бас яг хувь хүний яг хүлээх тийм хугацаанд тэр механизм ажиллах хугацаа хоёр бол нэг тийм хол зөрмөргүй байхгүй. Боломжийнхаа хэрээр бид нэр өөрсдийнхөө боломжиндоо тааруулж хөдлөх ёстой. Гэхдээ бас арай жоох удаад байгаа болов гэдэг дээр бол би санал нийлж байгаа. Тэгээд гэхдээ уурлаа гэд нэг ингээл амар ингээд байхгүй харин ч илүү туслаад ч юм уу дэмжих хэрэгтэй л дээ. Ер нь бол хурдан явуулах юм бол тээ. Би бас бодол тэгээд би болохоор яг Монгол Улсын засгийн газар тий доор байгаа одоо онцгой комисс бол одоо үнэхээр сайн ажиллаж байгаа л гэж одоо хүртэл бодож байгаа. Тэгээд яг тэдний ганц гаргаж байгаа алдаа нь бол яг нөгөө одоо түрүүн мөнгө хүлээж авсан гэдэг ч юм уу тий тэрийг яаж зарцуулж байгаа хүмүүсийг яг тэр нэг шилэн байдал одоо тэр нөгөө дотроо ч гэсэн алдаагүй ижиж яагаад юм нэхгүй байгаа гэдэг дээр хүртэл ингээл нэг тайлбар жоохон ингээл дутуу тий нэг шилэн гэж хүмүүстэйгээ харилцах байдал дээр л муугаад байгаа болохоос яг ажиллаж байгаа бол яг өөрснийхөө яг тэр тоног төхөөрөмж одоо юмдаа тааруулал ажиллаж байгаа л гэж бодож байгаа. Тийм л ахaltaа үгүй яаж ч юм яалаар нэг юм чинь ингээд тэгэхээр ер нь удаа тайлбарлах улс болгон л одоо бас одоо ялангуяа одоо Америк ч гэсэндээ яг үндэ юм пандемик бэлэн биш л байгаа зү. Тэг яг бэлэн байсан орнууд айгүй ховор. Тэгэл одоо дотроо алдаагүй тэгэл нэгч нас баралт байхгүй байна гэдгээр л ер нь үр дүнгийн хэмжээд байгаа шүү дээ. Яг энэ одоо үр дүнгийн хэмжилтээр бол Монгол улс бол айгүй сайн ажиллаж байгаа л гэж боддог шүү дээ. Тийм. Сайн ажиллаж байгаа үед бол сайн ажиллаж байгаа. Дээрэс нь тэр сайн ажиллаж байгааг зарим хүмүүс нөгөө олж мэдэхгүй л байна л да. Яг яаж ажиллаж байгааг нь ингэж entertainment байдлаар ч юм уу тэгж яг entertainment ч сайшаа тий ингэж гаргаж ирэхгүй байх гэдэг санаач бас таалагдлаа тий. Яг үнэхээр яаж ажиллаж өдөр шөнөгүй яаж ажиллаж байгааг бид нар мэдэхгүй л тий. Яг тэр дотроо одоо яг юу болж байгаа тэр гэдэг чинь бас тэгэл
Тийм. За тэгээд яг хоо энэ дээр бүтээр бас ярьдаг хүмүүс нь ч бас биш л те. Гэхдээ яг хоо санаа сэтгэл өөрсний бит хоёрын л бодлоо те. За юу би ч нөгөө урам өгчихсэн юм аа. Underdogs podcast-аас төгсгөлт нь урам өгдөг те. Тэгээ урамтайгаар хааж байсан. Тэгээ улс таныг хүлээж авах одоо та орж чадахгүй одоо гаццсан байсан ч гэсэн те. За ямар нэгэн байдал хүнд хэцүү байдал байсан байгаа боловч байгаа юм бол юу гэх гээд байна зөөдгөө байлаач те байлаач одоо бүтээр ингээ хамт байгаа шүү те. Бид нэр ингээ хамтдаа бас сайн сайхан нийгэм, сайн сайхан одоо хүсэл зорилго те бидний энэ төр хүсэж байгаа хүсэл зорилготой бид нар тэмүүлдэг юм. Тэгээ тэмүүлэхийн төлөө бид нараас ингээ матсаж байгаа одоо матсаж байгаа ч юм уу, гүйж байгаа ч юм уу, алхаж байгаа ч юм уу те. Бидний өдөр болгон хийж байгаа энэ зүйлсүүд бол үнцэнтэй утга учиртай юм зүйлсүүд шүү. Тэгээд хамтдаа сурамтай Underdogs болцгоо гэдэг санааг өгсөн юм аа. Мэдэнтэй зүчтэй баг бүтээрийн өмнөөс л баг юм те. За тэгээд хамтдаа Underdogs болцгоо залуусаа. Тэгээд see you guys next week. Podcast ямарчсан цаг хугацаанд нь оруулаад явахыг хичээж байгаа шүү бид хоёр нь. Alright.